자, бүгдээрээ сайн байцгаана уу? За, та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Сайн сонсогдож байна уу? Хамтдаа залбираад Библийн үгнээс сурцгаая. Тэнгэр газрыг бүтээсэн амьд оршин байдаг Бурхан танд талархаж байна. Бид өхөн Бурхан таны үгнээс сурахаар хамтдаа цугларсан билээ. Энэ удаа хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн сэтгэлийг эзэн та нээж өгөөд Бурханы үгээр дамжуулаад амьд оршин байдаг Бурхан таныг зөөр таньж мэдэн Бурхан таны өгөх мөн хамын өрөөлийг олж авахд туслаарай. Биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа Библийн Дуулал 49-ийн 1-2 дугаар ишлэлийг уншицгаая. Энэ Библиэлд гарч байгаа ишлэлийг урьдчилаад бэлдээд хүрээд ирсэн. Хамтдаа уншъя. Бүх хүмүүсээ сонс. ертөнц дэлхийн бүх оршин суугчдаа чих тавь. Хүн төрлөختний хөвгүүд, хүний хөвгүүд, баян ядуу аль аль нь сонсцгоо. За энэ хүмүүстэй уулзаад Библийг нэг сурья гэх юм бол олон хүмүүс Библи нь сүмд явдаг хүмүүсийн уншдаг нэг шашны ном гэж боддог. Гэтэл энэ Библиэлд Бурхан бүх хүмүүсээ сонс гэсэн байгаа. Тэгэхээр сүмд явдагч бай, сүмд явдаггүй ч бай бүх хүмүүсийг Бурхан сонсох ёстой үг байна. Бүх хүнд хамааралтай агуулга байна гэсэн үг. Тийм байгаа үстэй. Арах юм бол ертөнц дэлхийн бүх оршин суугчдаа чих тавь. Хүн төрлөختний хөвгүүд, хүний хөвгүүд, баян ядуу аль аль нь сонсоцгоо гэж хэлсэн энэ үгнээс харах юм бол бүх хүмүүст хамаатай агуулга Библи дотор байгаа гэсэн үг. За энэ дээр Google-ээс харах юм бол энэ дэлхийд дээр 130 сая ном байдгаа гэсэн байгаа. За тэгвэл хүн 6 наснда бичиг үсэх сураад 80 хүртлээ 72 жилийн туршид өдөрт нэг ном уншнаа гэх юм бол нийтдээ нэг 27,000 орчим ном уншнаа гэсэн үг. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа энэ их номны нэг хувийг нь ч уншиж чадахгүй гэсэн үг. Тийм байгаа үстэй. Тэгвэл энэ номыг бүгдийг уншиж үзээгүй байсан ч гэсэн энэ дэлхийн хүн төрлөختний тал нь уншиж байгаа нэг ном бол бид бүгд энэ удаа сурах гэж байгаа. Энэ хөө Библийн ном байна. Хэдэн уншиж байгаа вэ гэхээр 3,900 сая хүн. Тэгвэл ямар агуулга бичигдсэн болоод ийм олон хүн Библийг уншдаг юм болоо. Бүхий л хүмүүст хамаатай мэдэх ёстой чухал агуулга гарч байгаа учраас энэ олон хүн уншиж таарна гэсэн үг. Тэгвэл энэ 7 хоногт би ч гэсэн энэ Библийг нэг оройд 2 цаг гаргаад сураад үзэх юм бол энэ Библи дотор гарч байгаа чухал агуулгыг мэдэж авах боломжтой гэсэн үг. За энэ олон хүн уншиж байгаа ном учраас дэлхийн 3,000 гаруй хэлээр хөрвүүлэгдсэн байгаа. Дэлхийн аль ч улсад очсон бид бүгдийн сурах гэж байгаа энэ Библийн ном тухайн орны хэл дээр орчуулагдсан байж байгаа гэсэн үг. За энэ зураг харах юм бол орон орны Библи гарч байна. За энэ Монгол улсын ерөнхийлөгчөнд хангарга өргөхдөө үндсэн хуулийн дээр гараа тавиад хангарга өргөж байгаа. Энэ үндсэн хуулийн дагуу улс орноо удирдана гэсэн үг. Тэгвэл энэ дэлхийн хамгийн хүчрхэг улсын нэг бол Америкийн нэгдсэн улс ерөнхийлөгчөнд хангарга өргөхдөө тэгвэл Библийн номон дээр гараа тавиад хангарга өргөдөг. Библийн дагуу улс орноо удирдана гэсэн үг. За Трамп ерөнхийлөгч байна. Байден ерөнхийлөгч гэсэн бүгдээр адилхан. Тэгвэл ямар агуулга байгаа юм болоо? За энэ Оросоор номын санг Национальная библиотека гэж хэлдэг. Тэгвэл энэ Библи гэдэг нь ном гэдэг үгний язгуур байгаа. Тэгэхээр зүгээр нэг шашны ном ерөөсөө биш. Дэлхийд дээр маш олон хүн уншдаг
ийм ном байгаа. За энэ хүн хин бэ гэхээр их дэлгүүрийн хаан гэж нэрлэгддэг Джон Вономикер гэдэг хүн. За энэ хүнээс нэг сэтгүүлч таны амьдралдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юу байсан бэ гэж асуусан чинь энэ хүн 12 настайд $2.50 нэг Библи худалдаж авч ирсэн гин. Тэр Библи нь энэ хүний амьдралдаа хийсэн хамгийн чухал хөрөнгө оруулалт байсан гэж байгаа. Энэ Библи өнөөдрийн намайг бий болгосон гэж хэлж байгаа. Тэгвэл Библи сурахад зориулсан цаг бол хий хоосон цаг биш ээ гэсэн үг. Тэгвэл та бүхэн энэ 7 хоногт 2 цагаар Библиэс сурах юм бол маш үнцэнтэй зүйл өөрийн цагаа зориуллаа гэж дараа нь тийх ухаараад баярлах бах. Энэ дээр 19-р зуунд одоо ямар хүмүүс Нобелийн шагнал хамгийн их авсан бэ гэхээр энэ 65% нь христиан буюу Библи уншдаг хүмүүс байгаа. 20% нь еврейчүүд. За энэ Английн ерөнхий сайд байсан Винстон Черчилль бид бат итгэлтэйгээр Библи хэмээх үнэнд түшгэлдэг гэсэн байна. Энэ Жорж Вашингтон Библигүйгээр дэлхийг зөв удирдах боломжгүй гэсэн байна. Харин Абрахам Линкольн ерөнхийлөгч энэ ном байгаагүй бол бид альвааг зөв буруу хэмээн ялгаж салгаж чадхааргүй байлаа. Бурхны хүндрэлтэнд өгсөн хамгийн эрхэм бэлэг бол Библи гэдэгт би итгэл төгөлдөр байдаг гэсэн байна. Тэгвэл энэ Библиэл дээр чухам ямар агуулга гардаг болоод ийм их нөлөө үзүүлсэн юм болоо. Энэ Библи бичигдсэн цаг үеийг нь хамтдаа шалгаж үзье. Одоогоос 2000 жилийн өмнө Есүс Христийн дэлхий дээр ирсэн. Тэр үеэс эхлээд 1 он 2 онд тоолж явсаар байгаад өнөөдөр бид 2023 онд амьдарч байгаа. За Библи нь одоогоос 3500 жилийн өмнө буюу манай эртний өмнөх 1500 оноос бичигдэж эхэлсэн. Нийтдээ 1600 жил гэдэг урт хугацаа зарцуулаад одоогоос 1900 жилийн өмнө бүрэн бичигдэд дуссан. Эртний ном байгаа үстэй. За тэгвэл монголчууд Библиэд хэдэ танилцсан бэ гэхээр хүмүүс одохдоо 90 он гараад саяхан орж ирсэн гадаадын шашны ном гэж боддог бол одоогоос 700 гаруй жилийн өмнө энэ Библи орчуулагдсан байсан гэсэн баримт байгаа. Төрийн бичлэгэн дээрээс харъя. 7-р зуунаас торгоны замаар дамжин дэлгэрч эхэлсэн түүхтэй. За чухам энэ үеэс ариун Библийг орчуулах ажил эхэлсэн гэх таамаглал байдаг. Харин бидний үед баримт нотлохотойгоор хадгалагдаж үлдсэн Библийн Монгол орчуулгын түүх 1305 оноос эхэлсэнд тооцогддог. За 1305 оноос эхэлсэн түүхтэй гэж үздэг. Магадгүй энэс ч өмнө Монголд Библи ороод ирсэн байх боломжтой. За энэ Монголын анхны нийслэл байсан Өвөөдөө хааны ордон хар хором хотын голд энэ бүрээ барьсан тэнгэр элчийг дүрсэлсэн байдаг. За энэ 5000 10,000-ийн дэвсгэр дээр ч гэсэн байгаа. Энэ ямар агуулга вэ гэхээр Библи дээр гардаг агуулга. Библи дээр Есүс Христ дахин ирэх юм бол тэнгэр элчийн бүрийн дуунаар ирнэ гэсэн үг Библи дээр байдаг. За энэ зүйлээс харах юм бол Библи монголчуудын түүх соёлд бас их нэвтэрж орж ирсэн байжээ гэдгийг мэдэх боломжтой. Тэгэхээр бид бүхэн нэг гадаадын шашны ном сурах гэдэг юм биш. Бид бүгдийн өвөг дээдс ч гэсэн өмнө уншиж сурж байсан ийм номны талаар сурах гэж байгаа. За энэ Монгол нутаг дахь Христ итгэлийн түүхэн олдвороос үзвэл Баянгар аймгийн Баянбулаг суманд энэ дааган чулуун дээр Библийн ишлэл болон загалмай сийлж үлдээсэн нь олдсон байна. Үгээр зогсохгүй Ховд аймгийн Мөнх хайрхан сумын улаан толгойд Библийн дуулал 125-ийн 2 дугаар ишлэл их үсэлэгдсэн байна. Энэ мэтчлэн Монгол газар нутгаас Библи Монголд аль эрт үед орж иржээ гэсэн олон баримтууд байгаа. За энэ дээр харах юм бол их Монголыг бүрдүүлж байсан 6 овг аймгаас Хэрээд, Найман, Мэргэд, Онгууд нар Христ итгэлтэй овг аймагуд байсан талаар баримтыг бас түүхчд дэлгэсэн. За тэгвэл энэ Библи их эртний ном байгаа. Энэ дээрээс харуул хамгийн өндөр үн хүрч буй археологийн олдврууд гэсэн байна. Энэ дээрээс харуул Үхлийн тэнгисийн хуулиас бичих гэсэн байна. Энэ Израиль байдаг сүнсэн тэнгисийг хэлж байгаа. Израилийн сүнсэн тэнгисийн ирэг дээр байдаг Кумран гэдэг агуугаас хуучин гэрээний Библийн
хуйлмал бичээс олдсон байна. За энэ 3 малчин малаа хайж яваад агуу руу чулуу шидэд үтсэн дотор нь ваар харах чимээ гарсан байна. За зуны халуунд мал амтан сүүдэр газар хоргодог. За Эрдэнэ совсын болоо гэдээ яваад орсон чинь ваарн дотор нэгэн хуйлаас бичиг байсан. За үнийг нь олж авчираад ихөө археологийн эрдэмтэд судлаад үзсэн. Одоо хүмүүсийн уншиж байгаа Библийн агуулга ба энэ сүнсэн нэгнээс олдсон Библийн хуулбар хүчээс нь орондоо агуулгын хувьд зөрөөгүй. Яг тэр чигээрээ хөрвүүлэгдэж, дамжигдаж ирсэн байна гэсэн байна. Тэгээ энэ Библийн олдврыг Израилийн музейд одоо хүртэл инхүү хадгалж байгаа байна. За энэ тэр ваар нь байна, олдсон газрын зураг байна. За энэ мөн арьсан дээрх уйлмал бичээс байна. Хүндрэлтэн хизээ анх номтой танилцсан бэхрээ 1455 онд Европт хэвлэсэн Библи нь дэлхийн анхны ном байлаа гэж байгаа. Германы гар урлаач Гутенберг гэдэг хүн хэвлэлийн суур машин зохион бүтээгээд үүнээс үнний булаг урсах болно гэсэн байна. За энэ Гутенбергийн хөшөө байна. Библи барьчихсан. За энэ Библи нь их нэг ном байгаа боловч эргүүлээд үзэх юм бол хуучин гэрээний 39 ном. Шинэ гэрээ 27 нийтдээ 66 номоос бүрддэг. Их ялгаж байгаа нь Есүс Христийг ирэхээс өмнө бичсэн ном нь хуучин гэрээ, ирсний дараа бичсэн ном нь шинэ гэрээ. За хэрхэн бичигдсэн бэ гэхээр Библийн 2 дугаар Петр 1-ийн 20-21-ийг уншицгаая. Бичвэрийн нэгч иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүй юуны түрүүнд мэдэх тун. Учир нь нэгч иш үзүүлэг хизээч хүний хүслээр гарсангүй. Харин ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлжээ. Библи хэрхэн бичигдсэн бэ гэхээр Бурханы айлтсан үгийг хүмүүс сонсоод бичсэн ном нь энэ Библийн ном байгаа. Энд дээр Бурханаас айлджээ гэсэн байна. Жишээ авбал нэг имээ Улаанбаатарт байгаа өөрийнхөө том хүүд захиа үйчих гэсэн чинь бичиг үсэг мэддэггүй. Тэр нь ачхүүгээ дуудаад миний хөө эмээгийнхаа дуудаж өгснгийг захиа болгоод бичээд өгөө. За ачхүү нь эмээгийнхаа дуудаж өгснийг яг дуудаж өгснийхэн дагуу бичээд нөгөө захиаг Улаанбаатарт байгаа ах руугаа явуулсан байна. Захиаг бичсэн нь хэн блэ? Бичсэн болвол хүү агуулга нь хэний агуулга вэ? Эмээгийн агуулга. Яг үүнтэй адилхан энэ Библийг Бурхан хүмүүсээр дамжуулан бичсэн. Хүмүүс сонсоод сонсныхаа дагуу тэр чигээр нь энэ хүү Библийг бичиж үлдээсэн. За Библи дээр Иеремия гэдэг ном байгаа. Энэ Иеремия гэдэг хүн бичсэн учраас Иеремия ном. За тэгвэл Иеремия ном хэрхэн бичигдсэн бэ гэдгийг хамтдаа уншийе. Эзнээс Иеремияд үг ирж айлцсан нь Израилийн Бурхан эзэн ингэж айлдаж байна. Миний чамд айлдсан бүх үгийг номд бичээ. За Иеремия өөрийн туршлага юм уу? Өөрийн санаагаа бичээгүү. Бурханы өөрт нь айлдсан үгийг тэр чигээр номд бичсэн байна. Иеремия 18:1-ийг уншийе. Эзний үг Иеремия дээр ирж айлдсан нь. Бас Хаггай гэдэг ном байгаа. Хаггай гэдэг хүн бичсэн. Хамтдаа уншийе. Тэгээд эзний үг иш үзүүлэгч Хаггайгаар дамжин ирж айлдсан нь. Йона ном бай. Би уншаад өгье. Эзний үг Амитан хүү Йонад ирж. Үн Захарын ном бай. Дариусын 2 дугаар оны 8 дугаар сард эзний үг Идогийн ач Берехиагийн хөвгүүн иш үзүүлэгч Захарияд ирж айлцсан юм. Исая ном байна. Тэгэхэд эзний үг Исаяд ирж. Ийхүү Бурханы айлцсан үгийг сонсоо бичсэн ном нь бид бүгдийг судлах гэж байгаа энэхүү Библийн ном байна. Энэ Библийн номн дээр 3000 гаруудаа эзэн айлджээ. Эзэн айлджээ гэж бичигдсэн байгаа. Тэгвэл бүгдээрээ Йов 34-ийн 3-4-ийг хамтдаа уншийе. Учир нь хоолыг тагнаа амталдгийн адил үхсийг чих шалгадаг юм.
шийдвэрлэхээр өөрсдөө сонгоцгоё. Юун сайн болохыг дундаа мэдцгээе. За. Хоолыг тагнаа амталдгийн адил үгсийг чих шалгадаг юм аа гэсэн байна. За, үнэхээр Бурхны үг юм уу? Аль эсвэл хин нэгний зохиосон үг юм уу гэдгийг сонсоод үзэх юм бол хүн шалгаж чадна. Тэгээд юу сайн болохыг дундаа мэдцгээе гэсэн байна. Тэгвэл за Бурхны үг гэж байгаа энэ хүү Библийг нэг шалгаад сонсоод үзье. Хүний энэ чих үгийг нягтлгаа гэсэн байна. За тэгвэл энэ Библи дээр юуны талаар гарч байгаа вэ гэхээр Бурхан өөрийгөө хүн төрлөختөнд энэ үгээр дамжуулан илчилсэн байгаа. Тэгвэл бид бүхэн Библийг сурах юм бол хамгийн түрүүн жинхэнэ Бурхан ямар нэгэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой. Одоогоос 1900 жилийн өмнө Илч Паул гэдэг хүн Грекийн Афинд очоод энэ хүү Библийг Афины хүмүүст дамжуулсан байгаа. Тэр агуулгыг хамтдаа Үйлс 17-гийн 22-оос уншицгаая. Паул Арипагийн дунд зогсож ийхүү хэлв. Афины ирчүүдээ та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. За энэ Афи хүмүүс их шүтлэгтэй Бурхныг ирж хайдаг хүмүүс байсан байна. За түүнийг нь Илч Паул яаж мэдсэн бэ гэхээр харж ажиглалаа гэсэн байна. За юу харж ажигласан бэ гэхээр Үйлс 17-гийн 23-ыг нь уншийе. Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэг нэгэнгүй ажиглан явахдаа эс танигдсан Бурхан гэсэн бичгтээ тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь би та нарт тунхаглаж байна. За Афи хүмүүс их шүтлэгтэй хүмүүс байсан байна. Тийм учраас Илч Паул тэр шүтээнийг нь ажиглан явсан байна. Их олон шүтээ. Гэтэл энэ дунд нь эс танигдсан Бурханд гэсэн бичгтээ нэг тахилын ширээ байсан байна. Тэгэхээр энэ Афи хүмүүс Бурхныг ирж хайх нь ирж хайж байгаа боловч яг жинхэнэ Бурхан ямар нэг юм болоо. Жинхэнэ Бурхныг тодорхой сайн мэдэхгүй болох дээрээ эс танигдсан бидний мэдэхгүй ямар нэгэн Бурхан байгаа гэд тэр Бурхныг шүтээд байж байсан. За түүнийг нь Илч Паул та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг ч л би та нарт тунхаглаж байна гэсэн байна. Тэгэхээр Илч Паул цорын ганц үнэн Бурхан ямар нэгэн бэ гэдгийг Библиэр дамжуулаад Афи хүмүүс тайлбарлаж өгсөн байна. За тэгвэл энэ дэлхий дээр маш олон шашин, маш олон Бурхан байна. За энэ нийтгэгт 330 сая хүртэл Бурхан олон байгаа үстэй. Япон бүр 80 сая. За тэгвэл энэ дэлхий дээр олон шашин, олон Бурхан байгаа боловч яг жинхэнэ үнэн Бурхан аль нь юм болоо? За манай Монголч гэсэн шашин байгаа. За хүмүүс Бурхан гэх юм бол янз янзын зүйл боддог. Зарим хүмүүс нь одоо амрын авдран дээр байгаа энэ зүйлийг ч гэсэн Бурхан юм болов уу гэж одоо энэний талаар яриад байгаа юм болов уу гэд бодоод байж байгаа хүн ч бас байж магадгүй. Энэ дэлхийн шашин шүтлийн судалгаа байна. Энийг харах юм бол энэ 33% нь христиан буюу Библийн Бурхан, жинхэнэ Бурханыг мэдж итгэдэг улс орнууд байна. Харах юм бол дандаа өндөр хөгжилтөө тийм Европын улс орнууд байна. Тэ буддизм 6%. Ямар улсд байна вэ гэхээр Төвд Монгол гэх мэт улсуудад байгаа. За энэ ч нийтгэх хүмүүс үхрийг бас Бурхан гэж шүтдэг хүмүүс бас байна. За энэ мэтлэн Бурханы талаар хүмүүсийн бодол нь адилхан байна уу, өөр байна уу? Бүгд өөр өөр байгаа зү. Зарим хүн нь ийм одоо хэлбэр дүрстэй зүйлийг Бурхан гэж бодно. Зарим хүн нь ийм зургийг Бурхан гэж бодно. Бурханы талаар янз янзын бодолтой байгаа. За тийм учраас бид өхөн жинхэнэ Бурханы талаар зөөр мэдхийн тулд өөрийнхөө өдий хүртэл за Бурхангүй нэг ийм л зүйл байгаа гэж бодож исэн тэр бодол төсөөллөө жоохон хажуу тийш нь тавьж байгаад Бурхан өөрийгөө Библиэлд яг юу гэж хэлж байгаа вэ гэдгийг анхаарах юм бол Бурханы талаар зөөр мэдж авах боломжтой. Библийн
Исая номны 55-ийн 8-аас 9-дэр ийм үг гарч байна. Хамт уншийе. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам нь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр үлээ. Бурхны бодол хүний бодлоос өөр гэсэн байгаа. Бурхан агуу хязгааргүй нэгэн байгаа. Тийм учраас бид хүн өөрсдийн өчүүхэн туршлага, өчүүхэн ойлголт бодлороо энэ бурхан чинь одоо яг энэ нь миний санаанд нийцэхгүй байна. За энэ нь бол нийцэж гинэ гэдэг ч юм уу. Тих арга байхгүй. Хүн болгоны бурханы талаарх бодол нь өөр өөр байдаг. Тэгвэл энэ дээр бурхан Үйлс номны 17-гийн 24 дээр Илч Паул үргэлжлүүлэн жинхэнэ бурхан ямар нэгэн бэ гэдгийг үргэлжлүүлээд хэлж байна. Хамтдаа уншийе. ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм аа. За энэ жинхэнэ бурхан бол ертөнц хийгээд түүнд оршдог бүх зүйлийг бүтээсэн бурхан. Тийм учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм аа гэсэн байгаа. Хүмүүсийн барьчихсан барилга байшин дотор хязгаарлагдаад байж байгаа нэг юм биш. Ийхүү хүний гараар зурагдаад байж байгаа ч бурхан биш гэсэн үг. За энэ бурханчлан Пүрэв бат гэдэг бурхан зурдаг тийм биз. Мөн зарим хүн уулын модыг тасдаж авчираад нэг үзүүрээр нь байшингаа янзлаад нөгөө үзүүрийг нь бурхан болгоод ийхүү зороод мөргөж байна. Ийхүү хүний гараар бүтээгддэг нэг нь биш гэсэн байна. Тэгээд дараагийн 25 дугаар ишлэгийг уншийе. Тэр өөрөө амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй. Бурхан ямар нэг юм дутагдсан юм шиг хүний гарыг өөртөө үйлчлүүлэхгүй гэсэн байгаа. За хүмүүс бурханы талаар нэг сонсоод мэдээд үзээчээ гэхээр хүмүүс цааргалдаг. Яагаад цааргалдаг вэ гэхээр хүмүүс бурхан гэх юм бол ингэж болохгүй, тэгж болохгүй, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэл одоо нэг тийм түүх учруулдаг ямар нэгэн зүйл шаарддаг юм байхаа гэж бодоод жоохон бурханы талаар ихээр цааргалд хүмүүс байдаг. Тэгвэл энэ жинхэнэ бурхан юу гэж хэлж байгаа вэ гэхээр ямар нэгэн юмар дутагдсан мэт хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй гэж байгаа. Бурхан хүнээс ямар нэгэн зүйл шаарддаг нэг юм биш. За энэ нэг мэдэн дээрээс харсан чинь гандан уу банкуу ялахааргүй болжээ гэсэн байна. Энэ компьютерийн цаана нэг лам сууж байгаа. Та ямар жилтэй вүлээ гэж асууна. Би өхөр жилтэй гэх юм бол за таны энэ жилийн засал номныг 250,000 орчим болох юм байна. Таны багц. Мөнгө тушаачхаад гэртээ очиж сайхан сүсгэлээд зургатаараа хараа сууж байгаарай. Тэгэх юм бол та засагчнаа гэж хэлдэг. Тэгээ Библиэлд ямар нэг юм дутагдсан мэт хүний гарыг өөртөө үйлчлүүлэхгүй. Харин ч өөр амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг нэгэн гэсэн байгаа. Тэгвэл энэ бурханд байх хэмжүүр юу вэ гэхээр бүх зүйлийг бүтээсэн бурхан. Тэгээ бурхан бол мөнхөд оршигч гэсэн байгаа. Энэ бурхан бол өнгөрснийг ч мэддэг, ирээдүйг ч мэддэг. Хүн төрлөختөн үнэхээр зөв сайн байх үед нь өрөөлийг ч өгч чаддаг. Буруу болохгүй гим нүгэл хийж байгаа нэгэн дээр хараа шийтгэлийг ч буулгадаг нэгэн. Мөн ямарваа нэгэн зүйлээс хамааралгүйгээр үнэхээр өөрөөрөө оршин байдаг нэгэн гэсэн байгаа. Мөн энэ бурхан хүний нүдэнд харагддаггүй, сүнсээр оршин байдаг, цор ганц өвшгүн мөнхийн тэнгэрээс өндөрт оршдог бүх зүйлийг харж байдаг нэгэн гэсэн байгаа. Бол бид бүгдийн өдний хүртэл бурхан гэж бодож байсан ойлголтоос нөхөө жинхэнэ бурхан адилхан байна уу, ялгаатай байна уу? Жохо ялгаатай байгаа үстэй. Бүгдээрээ бурханы талаар багуугаар нь сурыг. Ингээд ярих юм бол олон хүмүүс манай Монголын шашин чинь буддын шашин штэ. Энэ нөхөр нэг жоохон буддын шашныг жоохон мяалах гээд байна гэж боддог хүмүүс байдаг. Ерөөсөө мяалах гээгүй. За энэ дээр Монголын түүхчдийн дундаас Эрдэмтэн Бира гэж түүхч хүн байгаа. Тэр хүн түүхийн талаар юу гэж ярьсныг сонсцгоё. Их Эрдэмтэн академич шагдрын Бира гэдэг хүн. Нэг зүйлийг бүр нэг одоо би өвгөрсөн хүн одоо яах залуу улсууд мэддэг гэж би хэлье гэж бодож байна. Шарын шишин гэдэг юм хаанаас орж ирв? Буддизм. Бид буддизм гэд нэрлээд байгаа юм. Гэхдээ Монгол бол яг цэвэр буддийн орн гэхэд бас хэцүү. Одоо төвдөлчилсэн буддийн шарын шишин Монголд дэлгэрсэн.
Тэр бол дэлгэрээд ерөөс удаагүй. Ерөөс 16 дугаар зуун. 300 жил. Хэдэн жил гинөө? Монголд 300 жилийн өмнө төвдөөс орж ирсэн гэж байна. Тэгвэл энэ буддын шишин Монголд орж ирсэн цаг үе нь одоогоос 300 жилийн өмнө. Тэгвэл Библи хэдэн жилийн өмнө орж ирсэн гэлээ? 700 жилийн өмнө гэж байна. Аль нь төрүүлж орж ирсэн бэ? Библи хамаагүй төрүүлж орж ирсэн байгаа. Түрүүн бид өхөн материал шалгаж үзсэн тийм ээ. 700 жилийн өмнө Библи орчуулагдсан байсан. Тэгвэл буддын шашин чинь манай шашин, христийн шашин, гадны шашин гэдэг нь зөв ойлголт байна уу, буруу ойлголт байна уу? Жохон буруу ойлголт байгаа биз дээ. Библи хамаагүй өмнө орж ирсэн байна. Тэгвэл Бурхан өөрийгөө юуг танилцуулж байгаа вэ гэхээр Библийн 1-р Тимот 6-гийн 16 дээр гарч байгаа үг уншия. Түүнд ганцаарандан өгшгүй мөнх буй бөгөөд хөршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг. Амен гэсэн байна. За энэ дээр ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй гэсэн байна. Бид өхөн энэ Бурхныг нүдэрээ харах боломжгүй. Гэхдээ мэдэх боломжтой. Харахгүй ч мэдэх боломжтой. Бурхан яагаад харагддаггүй гэхээр Иохан 4:24 дээр Бурхан бол сүнс гэсэн байна. Сүнсэнд та нарын харж байгаа над чиг ясмах байдаггүй гэсэн байна. Гэхдээ харагдахгүй зүйлийг харж бол хараг байгаа. За энэ нохоо харагдаж байна. Тэгээ нохоо хуцах чимээг сонсч мэдэн тийм үстэй. Дуу аваа нүдэнд харагдахгүй. Гоё цэцэг нүдэнд харагдаж байгаа ч гэсэн үнэр нь харагдахгүй. Үнэрлэж мэднэ. Амттай хоол нүдэнд харагдаж байгаа ч амт нь нүдэнд харагдахгүй. Амталж мэднэ. Үүнтэй адилхан жинхэнэ Бурхан нүдэнд харагдахгүй ч гэсэн Бурхан өөрийгөө хүн төрлөختөнд илчилсэн арга бол энэхүү Библи байгаа. Бол бид өхөн энэ Библийг сурах юм бол нүдэнд харагдахгүй ч гэсэн Бурхан амьд оршин байдгийн байна гэдгийг мэдэх боломжтой. За нүдэнд харагдаж байгаа зүйл нь бүх зүйл биш ээ гэсэн байна. Хүний нүд сайн харж чаддаггүй зүйл ч гэсэн байгаа. Хитрхи жижигхэн зүйлийг харж чадахгүй. Хитрхи холын зүйлийг ч бас харж чадахгүй. Мөн энэ харах юм бол намирж байгаа юм шиг харагдаж байгаа биз дээ. Яг үнэндээ намраагүй байна. Тэгээ бидний нүд андуу харах тохиолдол байгаа. Бас үүнийг харах юм бол харцыг анивчаад байгаа юм шиг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүний нүд тодорхой харж чадахгүй байх тохиолдол бас байдаг. Тэгвэл бид өхөн миний энэ хязгаарлагдмал хардаг энэ нүдэнд харагдахгүй байна гэд Бурхан байхгүй гэж ярьж болох уу болохгүй юу? Тэгж бол болохгүй. За нэг хөвгчлөлтөө зүйл хэлж өгье. Нэг сүмд явдаг эмээ, сүмд явдаггүй өвөө хоёр ачгуутайгаа амьдарч ирсэн байна. Эмээ нь ачгуугаа дагуулаад сүм рүү явах дээр өвөө нь бас ачгуугаа хажуудаа авч тоглох гээд эмээтэйгээ битгий яваа гэдэг. Бурхан байхгүй гээд. Гэтэл нэг өдөр өвөө нь асуусан байна ачгуугаасаа. Минийхөө тэр тавган дээр хоол харагдаж гин үү гэсэн чинь харагдахгүй байна гэсэн байна. Хоол байхгүй гэсэн үг байхгүй юу? Минийхөө Бурхан харагдаж гин үү гэсэн чинь харагдахгүй байна гэсэн чинь. Бурхан байхгүй гэсэн үг гэдэг. Одоо өвөө нэг жилсэн байна. Тэгс чи эмээ минийхөө өвөөгийнх нь оюун санаа тарих нь харагдаж гин үү гэсэн чинь харагдахгүй байна гэсэн байна. Бол ямар ч оюун бодлого тарих толгойг өвөөгийн үгэнд итгэж болохгүй гэд хүүгээ дагуулаа сүм рүү явсан байна. Өөрөөр харагдахгүйгээд байхгүй гэж бодож болохгүй. Тэгвэл энэ харагдахгүй Бурхныг мэд хэд хэд арга байгаа. Юу гэхээр Бурхны өгсөн Библи мөн Бурхан бүхий л хүнд өгсөн мэс чанараар дамжуулаад хүн Бурхныг таньж мэдэх боломжтой. Мөн Бурхны бүтээсэн сансар окторгоо түмэн бодисыг харуул хүн Бурхан байгаа гэдгийг мэдэж болно. Дараа нь Бурхан өөрийгөө амьд оршдог гэдгийг гэрчлэхийн тулд нэгэн улсыг сонгосон. Тэр нь Израиль улс байна. Энэ Израиль улсын түүхийг харах юм бол үнэхээр Бурхан амьд байдаг юм байна гэдгийг амархан мэдэх боломжтой. Түүний дараа Бурхан өөрөө хүн болж ирсэн нэгэн Есүс Христ байна. Их нүдэнд харагдахгүй ч гэсэн Бурханы талаар
мэдэж болох зүйл маш их байгаа. За тэгвэл энэ Библийн хамгийн ихэнд гарч байгаа үгийг хамтдаа уншицгаая. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. За Бурханы хүн төрлөختөнд хамгийн түрүүн хэлхийг хүссэн үг бол эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж хэлсэн. Библийн Ром 1:19 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм аа. Бурханы талаар мэдэж болох зүйл хүн бидний дунд илэрхий байдаг гэсэн. Илэрхий. Бурхан үүнийг ил болгож өгсөн. Тэгвэл Бурхан юу ил болгож өгсөн бэ гэхээр Ром 1:20-ыг нь уншъя. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Нүдэнд харагдахгүй бурханы оршихуй бүтээгдсэн зүйлсээр дамжиж бурханы бүтээсэн сансар окторгуй амтан ургамал түмэн бодисыг ажиглаад харах юм бол энэ бүхэн аяндаа санамсаргүй бий болоогүй. Үнэхээр бурхан бүтээсэн юм байна гэдгийг хүн амархан мэдэж болохоор илэрхий харагдаж байгаа гэсэн байна. Тэгвэл Библийн Еврей номны 3-ын 4-дэр гарч байгаа ишлэгийг хамтдаа уншъя. Учир нь аливаа барилга хин нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь бурхан мөн. Бурхан ийхүү хэлж байна. Бүхий л барилгыг барьсан хүн байдаг. Тийм үгүй юу? Бүхий л барилгыг барьсан хүн баг. Тэгвэл бүх юмсыг барьсан нь бурхан мөн гэж байна. За энэ дархны 16 давхар байна. Намаа хүүхэд байхад чи Монголын хамгийн өндөр барилга хаана гэдгийг мэдхүү гээл. Хүн асууна. Улаанбаатар байлгүй дээ гэх. Улаанбаатар биш ээ. Манай дарханд байгаа гэл. За тэгвэл энэ дархны хамгийн өндөр барилгыг барьсан хүн байгаа юу? Гарцааг байгаа. Хэн барьсан бilé? Үгүй. 1985 оны 12 сарын 31-нд Армени барилгачид барьж ашиглалтанд оруулсан гэсэн. За энэ ч та дарханд амьдарч дархныхаа бархлыг мэддэг юм уу? За. Тэгвэл энэ барилгачдын баяр гээд 9 сарын эхний 7 хоногт болдог. Тэр барилгачдын баярын 9 сарын эхний 7 хоногт барилгачдын одоо бахархал болсон үг байгаа. Юу гэхээр бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачд бүтээсэн гэж их бахархдаг. За яагаад ч гэсэн барилга барьдаг хүмүүс хүртэл энэ бүх зүйл аяанда бий болох боломжгүй. Үнэхээр бурхан бүтээсэн гэдэг инхөө мэс чанараар хэлж байгаа байна. Өгдөр бодож үзье. Энэ нэг робот гүлэг байна. Аяанда бий болсон уу? Хин нэгэн бүтээсэн үү? Хин нэгэн бүтээсэн. Үл энэ амьд гүлэг байна. Аяанда юу? Бурхан бүтээсэн үү? Энийг бурхан бүтээсэн. Хамтдаа энэ бичлэгийг нэг үзье. За энэ амьд гүлэг байна. Тэр цаана робот нохоо байна. За энэ робот нохоог хүн бүтээсэн. Тэгвэл энэ амьд нохоог нь аяанда болов бурхан бүтээсэн болов. Бурхан бүтээсэн. Хүн нохоо бүтээж чадахгүй амьд нохоо. За энэ дэлхий дээр амьгүй зүйлийг нь бүгдийг хүн бүтээсэн. Гэхдээ амьтай зүйлийг нь бүгдийг нь бурхан бүтээсэн баг. Хүн амийг өгч чадахгүй. Амьсгалыг бурхан бүгдэд өгдгөө гэсэн байна. Тэгвэл цааш нь судалцгаая. За энэ робот гар байна. Энэ хүний гар байна. Робот гарыг хүн бүтээсэн. Хүний гарыг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн. Робот гарнаас илүү чадвартай, илүү их зүйлийг хийж чадна. За энэ чихмэл нухс байна. Энэ амьд шуу байна. Чихмэл нухсыг хүн хийсэн, амьд нухсыг бурхан бүтээсэн. За тэгвэл бид нэр 10 жилд байхдаа
Энэ бүхэн чинь аяанда хувьсаж бий болсон. Сармагчин хүн болсон. Энэ сансар окторгууд хүн бодис их тесрэлтийн үр дүнд бий болсон гэж сурсан тийм биз. Тэгвэл бурхан бүтээсэн гэдэг нь үнэн болов. Аль эсвэл хувьсаж бий болсон нь үнэн болов. Бүгд үүнийг нэг бодож үзье. Хэрвээ бурхан бүтээсэн нь үнэн болов, хувьсажсан гэдэг нь худлаа гэсэн. Үнэхээр хувьссан болвол бурхан бүтээсэн нь худлаа гэсэн. Өөрөөр энэ хоёрын аль нэг талд нь зогсох ёстой. Ерөнхийдөө нэг тийм ерөнхийдөө гэж ярьдаг тийм ээ. Бүдүүн бараг тэгсэн байлгүй дундын юм гэж байхгүй. Аль нэг талд нь шийдвэрлээд явна гэсэн. Тэгвэл бодоод үзье. Энэ нэг гоё машин байна. Энэ гоё машин бий болохын тулд маш олон эд ангиудаас бүрдэнэ. Энэ бүх эд ангиуд өөр өөр ингэсэн байр суурьтай. Өнгөрсөн 7 хоногт би машиныхаа нэг моторыг янзлуулсан. Жохон гэрэлэн дохион дээр чичрээд байсан чинь лапны түүлэх нь болохоо байцсан гэд. Тэгээ тэрийг янзлуулчаад явсан янзлж исэн хүн нэг болт илүү гаргачихсан. Гарцаагүй энэ хамар дотроос нь гарч ирсэн болттоо хаанаас гарч ирсэн юм болоо гэдэг ирсэн. Мөнгөнээд олдгоо. Тэгээ за яах вэ гэд тэр болтыг хармалаа явсан. Уртлын салхины шилдэнд муухай болох тэр нэг шил арчигчийн шингээ аваад нөгөөтгөө хийх гэсэн чинь нөгөө шил арчигчийн шингийн хийдэг нөгөө савных нь амсар нь олддгоо. Тэрийг доош нь нэгээ тэрийг боох хэвээр болтыг нь алдчихсан байгаа. Эндээс гарсан болт юм байна олоо боосон. Тэгвэл нэг машин бий болохын тулд маш олон тооны эд ангиуд яг тодорхой өөр өөр гэсэн байр суурьтай. Бүр онгоц гэх юм бол яах вэ? Бүр илүү олон тооны эд ангиас бүрдэн үсттэй. Тэгвэл бүгдээрээ энэ бичлэгийг нэг хараад авах юм. За энэ дээр сансраас нэг юм газар дээр унаад их тесрэлт болоод бутраад унлаа. Тэгснээр бүх эрэг болт нь яг өөр өөр ингэсэн байр сууриа болоод одоо боогдоод ингээд гоё онгоц болчихжээ. Үл итгэх үү? Энд итгэдэг хүн гэж нэгч байхгүй шүү дээ, тийм үстэй. Бүгдээрээ бодоод үзье. Энэ бугын цаг байна. Энэ бугын цаг хүртэл ийм олон тооны эд ангиас бүрдэж байгаа. Тэгвэл би энэ олон эд ангиудыг энэ салбитхны хайрцагт хийчаал ингээд сэгсрээлээ. Сэгсэрж байгаа л ингэсэн чинь цаг болох уу? Энэ ерөөсө боломжгүй зүйл тийм үстэй. Би арай богино хугацаанд сэгсэрсэн юм болов. Өдөржин сэгсрүүл яах вэ? Энэ боломжгүй тийм үстэй. Энийг үнэхээр томруулдаг шилээр, пинцептээр нэг нэгтгэв байр суурийг нь олж байж энэ цаг явна. Аяанда бий болох боломжгүй гэсэн үг. Тэгвэл энэ цаг, машин, онгоц тэр олон эд анги бүгд өөр өөр ингэсэн байр суурьтай. Бидний амьдарч байгаа энэ дэлхий хүн амьдрахын тулд хэрэгтэй бүх зүйл байгаа. Дэлхий дээр хүн амьдрахын тулд 200 мянга бүр түүнээс ч их хүчин зүйл бүгд бүрлдэж байж л энэ дэлхий дээр сая нэг юм хүн амьдрах боломжтой гэсэн. Тэгвэл энэ дэлхий аяанда бий болох боломжтой болов уу, боломжгүй болов уу? Энэ аяанда байх боломжгүй. Та бүхэн энийг хараарай. Манай дэлхийн нарнаас яг тохирсон 150 сая километрийн зайд оршиж байгаа. Энэ дэлхий энэ зайнаасаа нар руу ойртчих болохгүй, бас холдчих болохгүй. Мөн энэ дэлхий энэ хэмжээнээсээ том ч байж болохгүй, жижиг ч байж болохгүй. Яг ингэж байж л хүн бид бүхэн энэ дэлхий дээр амьдар. Тэгээ бас зүгээр байгаад байгаа юм биш. Дэлхий нарыг тойрж байгаа. Нэг удаа тойроход 365 хоног, 1 жил. Мөн дэлхий өөрөө бас тэнхлэгээ эргэж байгаа. Нэг удаа тэнхлэгээ эрэхэд 24 цаг. Сар дэлхийг нэг удаа тойрж байгаа. Нэг тойроход 1 сар. Бидний зүүж байгаа цагтаа
ойролцоогоос тий. Тэгвэл цаг аяанда бий болох боломжгүй юм болвол цагнаас ч илүү нарийн бүтцтэй энэ дэлхий аяанда бий болох нь бүрч боломжгүй гэсэн үг. За. Нэг хөгжилтэй зүйл ярьж өгье. Нэг загас тийжэх дуртай хүн гэртээ загас тийжсэн байна. Аквариум аваад тэр аквариумныхаа доор гоё өнгөнгийн чулуунууд байрлуулад ургамал ногооч гэсэн хийгээд тэгээ загсыг цаг нь болох юм бол идэх хоолын ч гэсэн дээрээс нь оруулж өгнө. Тэгээ энэ хоёр загс нэг өдөр ярьж гинэ. Шар загс нь эзэн маань ч үнэхээр биднэрт их хайртай юм аа. Живтэрийг даарчих үгээл яг гоё бүлийн ус бий болгож өгөөд живтэрийг өлсчихвээ гээд тогтсон цаг болгонд хоол хүнсийг дээрээс өгөх юм аа гээл. Эзэндээ талархаж чинь гэж хэлсэн юм. Тэгсэн чинь ногоон загс нь чи юм эзэн яриад байгаа юм бэ? Чи хоёулаа зүгээр аяндаа л энэ дотор ингэ сайхан амьдарч байгаа байхгүй юу? Ямар хүн байдгийм бэ гэж тэгсэн байна. Тэгсэн чинь энийг нөгөө эзэн нь сонсоод ама ногоон загсыг маргааш өглөө талхан дээр тавиад идчихье гэсэн байна. За бодоод үзээрэй. Энэ загас тижээхийн тулд хүртэл маш олон зүйл хэрэгтэй байна. Хүн бид бүхэн энэ дэлхий дээр амьдрахад би өөрөө мундагтай амьдраад байгаа юм ерөөсөө байхгүй. Бурхан хүнийг энэ дэлхий дээр амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг нь бүтээж өгчөөд хамгийн сүлд хүнийг бүтээсэн. За энэ дээр амьтдыг харсан ч Бурханыг мэдж болно гэсэн байгаа. За би түрүүн зарласан номлогч маань намайг говалтаагаас ирсэн гэж хэлсэн. Манай говалтаад яг нэртэйгээ адилхан газар нутг нь говь, тэгээд алтаа өндөр уулс байгаа. Тэгээд говалтаад тэмээс харлах хоёр их байдаг. Тэгвэл та бүхэн тэмээг хараарай. Энэ тэмээ шаргын говьгоо тэнд их байдаг. Тэгээд тэмээ үнэхээр говьд амьдрахаар анханаас нь Бурхан бүтээсэн юм. Тэмээний тавхаа нь харах юм бол ийм палбгэр өргөн талбайтай болох тийм. Элсэн дээр таварсан ч доошо шигдэхгүй. Тийм биз дээ? Хэрвээ энэ тэмээ өндөр хаттай ууланд амьдргүүл амьдрч чадах болов. Тэн дээрээс өндөр юм болох дээр динжигнээ унж бэртчих гээд ерөөсө болохгүй тийм биз? Элсэн цөл дээрээ тавар гэж яхад тохиромжтой. Дээрээс нь энэ тэмээ нэг уучих юм бол нэг 40 литр орчим ус сайн уучаад тэгээд сар орчим ус уухгүй байж чадна. Тэгвэл говь ус бахтай газар. Тэгвэл энэ тэмээ анханасаа говьд амьдрах тохиромжтой. Эсвэргээрээ алтаа өндөр уулсанд сарлаг их байдаг. Тэгээд сарлагыг ажиглах юм бол яг л уулын амтан туурайг нь харсан ч хазгаа газар ууланд мацаж явхад яг тохирсон. Дээрээс нь энэ бичлэгийг хамтдаа нэг үзцгээе. Одоогоор энэ ертөнцийн ил тод болсон амьтад нь нийт 1,500,000 төрөл бол хараахан тоологдож чадаагүй амьтдыг нэгтгэн үзвэл 10 сая төрлөөс хамаагүйх давсан байна. Амьтад ийхүү олон мянган төрөл байгаа нь гайхамшигтай ч илүү их гайхамшигтай нь тэдгээр амьтад нэг тус бүр нь орчиндөө дэндүү ихээр тасан цогцсон гэдэгт байгаа юм. Яг л онцгой зорилгын дагуу санаатайгаар бүтээгдсэн мэт харагдаг байгаль дэлхий. Халбан хошууд шүү. Хоолны шанах шиг хэлбэртэй хошуу нь усан дотор байгаа загсаг барих зориулттайгаар бүтээгдсэн мэт харагдаж байна. Хатуу модыг цоолд нь нөхөлж шавж хорхог тоншин идэж буй тоншуулын хошуу нь хүний уралсан багц зэвсэг болох цүүц алхахыг санагдуулж байна. Хэн нэгэн модыг нүхлэн цоолох зориулттайгаар бүтээсэн гэдгийг тодорхой харуулж өгч байна. Махыг зулгаан тастан идэж буй бүрэгдийн хошуу нь таслагч машиныг санагдуулж байна. Огтч машин мэд нүсэр хошуу болон ижийг зууран тогтоохт хүний хумс бүргэд бусад амьтдыг агнах зорилготойгоор зохион бүтээгдэж гих бодлыг За энхүү амьтад бүгдээрээ тухайн бүс нутагтаа дасан зогтсон амьдрах чадвартай байгаа.
Эхлэл номны 1:1 дээрээс харах юм бол Бурхан амьтдыг анханаас нь төрөл төрлөөр нь бүтээжээ гэсэн үг олон давтагтан гардаг. Өөрөөр хэлбэл сарамгчин байж байгаад хүн болоод мөн нохоо болоод шуу болоод нэг төрлөөс нөгөө төрөл зүйл рүү ховсож өөрчлөгдсөн юм ерөөсөө биш. Бүхий л амьтад анханасаа төрөл төрлөөр нь Бурхан их бүтээсэн байгаа. За энэ дэлхий дээр маш олон төрлийн амьтад байгаа. Бүгдээрээ өөр өөр онцлогтой. Нэг төрөл зүйлээс нөгөө төрөл зүйл рүү ховссон юм биш. Бурхан анханаас нь бүхий л амьтдыг инхүү төрөл төрлөөр нь бүтээсэн байна. Тэгвэл энэ дээр Бурхан энэ дэлхий дээр хүн амьдрахт хэрэгтэй бүх зүйлийг бүтээж өгсөн гэсэн. Хамтдаа дуулал 104-ийн 14-өөс 15-ыг нь уншийе. Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь газар шорооноос хүнсийг гаргуулахын тулд агаад хүний зүрхийг баясгах дарсыг нүрийг өнгөлөх тосыг хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ. За Бурхан мал сүрэгт зориулан өвсийг гэсэн байгаа. Хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь газар шорооноос хүнсийг гаргуулахын тулд агаад хүний зүрхийг баясгах дарсыг хүнд хэрэгтэй бүх зүйлийг Бурхан бүтээж өгсөн байна. Одоо намар болоод хадлангаа хураачихсан удахгүй энэ 7 өдрийн сүүлийн мах хөлдөөд эхлэх юм бол хүнсээ бэлтэн тийм үстэй. Тэгвэл Бурханы энэ бүтээлийн дистаралыг харах юм бол Бурхан эхний өдөр нь гэрлийг бүтээгээд, хоёр дахь өдөр нь тэнгэрийг бүтээгээд, гурав дахь өдөр нь ургамал ногоо моддыг бүтээгээд, дөрөв дэх өдөр нь нар сар оддыг, тав дахь өдөр нь загасваа шуудыг, тэгээд хамгийн сүүлд нь амьтад тэгээ хүнийг бүтээсэн байна. Хүнийг ургамал амьтан бүтээхээс өмнө бүтээчихвэл яах вэ? Хүн амьдрч чадах болоо. Ургамал амьтан байхгүйгээр амьдрч чадахгүй тийм үстэй. Ургамал амьтан бүх зүйл бүрдэж байж хүн амьдрна. Өөрөөр хэлбэл Бурхан хүн амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг эхэлж бүтээчгээд хамгийн сүүлд нь хүнийг бүтээсэн байна. За энэ дээр Үйлс номны 14-17 дээр ийм үг байна, хамтдаа уншийе. Тэр та нарт сайныг үлдэн Тэнгэрээс хур бороо үр жимстэй улирлыг хайрлаж зүрхийг чинь хоол хүнс баяр баясгалаар цатхан өөрийгөө гэрчгүүгээр орхиогүй шүү дээ гэв. За Бурхан өөрийгөө амьд байгаа гэдгийг хүндрэлтэнд Тэнгэрээс сайныг үлдэн хур бороо оруулж үр жимстэй улирлыг хайрлаж зүрхийг чинь хоол хүнс баяр баясгалаар цатхан өөрийгөө гэрчгүүгээр орхиогүй гэсэн байна. Тэгвэл хүн амьдрахад хамгийн хэрэгтэй зүйл юу вэ? Хоол хүнс тийм биз дээ. Орой хоолоо ичээд ирсэн үү? За би нэг чуулганыхаа итгэж хичээнд очиод нөхөрсөн чинь сүмд явдаггүй дүүн. Та хэдийн хоол итгэхээс өмнө залбираад ах шиг байдаг. Юу гэж залбирдаг юм бэ гэж асуусан. Тэгэл би энэ идэх хоолыг өгсөн Бурхан минь баярлалаа гэж одоо Бурхан талархчихгаал иддгийг штэ гэж хэлсэн чинь. Ингээр чинь би ойлгохгүй байгаа юм. Наам ахыг чинь манай аав хөдөөнөөс явуулаад наа хоолыг чи ийсэн төмс ногоог чинь манай аав явуулсан мөнгөөр зах гарч аваад ингээд танд хоолыг өгсөн. Манай аав баярлалаа гэх юм биш үү гэж тэгсэн. Тэгэхээр би зөв тэгэлгүй яг танаа аавд баярлалаа гэж хэлнэ. Гэтэ хоёулаа нэг бодоод үзье. Энэ Бурхан Тэнгэрээс хур бороо оруулах юм бол хадлан их авна, өвсөн ургана. Тэгэх юм бол энийг нь идсэн үхэр таргална. Тийм биз гэсэн тэг. Тэгээд энэ махыг Бурхан бидэнд үнэгүй өгсөн. Тэгэлээс гайхаж байна. Энэ мах худалж авж байгаа мөнгө нь малчин хүний малаа хариулсан ажлын хөлс. Тэгээд тэрийг малчны хотноос зах дээр авчиж зарж байгаа 8 ээж байгаа хүний ажлын хөлсийг л бид нэр төлөөд авч байгаа. Тийм байгаа үстэй гэдгсэн чинь гайхаж байхчихсан нэ. Нэрээ тийм ч юм уу гэл тэгж байна. За тэгээ бодоо. Энэ ногоо авж байгаа энэ мөнгө яг үндэ ногооны үн биш ээ. Энэ ногоог тарьсан тариаланчдын ажлын хөлс нь байгаа. Тэгээд тэр тариаланчаас дамжуулаад зарж байгаа хүмүүсийн ашиг ажлын хөлс шингэсэн. Түүнийг нь төлөөл авж байгаа болохоос ш. Хүн бид нэр өөрсдөө энэ махаа бүтээгээл ногоогоо бүтээгээд ингээд хоол хийгээд идж байгаа юм биш ээ. Бид нарыг амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг Бурхан ийхүү бүтээж өгсөн. Энэ дээрээс харах юм бол
Бурхан мал сүрхтэн зориулаад өвсийг бүтээж өгдөг. Бороо оруулаад өв сургуулж байгаа. За одоо дөрөв бороо оруулаад өв сургуулахгүй бол нөгөө хідэн мал нь онд орохгүй тураад өгч. Бурхан хүнийг бодож гин үү бодохгүй байна уу? Бурхан хүнийг бодож байгаа үст те. Хүний эргэцэн зориулан ургамал ногоог ургуулдаг. Ногоо хүнсийг ургуулахгүй бол хоол хүнсгүй болчвол энэ хүмүүс чи яаж амьдрах юм бэ гэд Бурхан хүнийг бодож гинэ гэсэн. Библийг харах юм бол Бурхан хүнийг үнэхээр хайрладаг гэсэн байгаа. Хайрладаг учраас хүнийг амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг Бурхан бүтээж өгсөн байна. Хайрлна гэдэг маань тухайн хүнийг бодохыг хэлж байгаа. За ээж нь хүүгээ хайрладаг. Тийм учраас өнөөдөр чинь цас орсон байна. Миний хүү дулаан хувцас өмсөн үү? Дотор өндөө өмсөн үү? Малгай ороолтоо авсан уу гэд хайрлаж байгаа учраас анхаарал тавьдаг тийм үстэй. Хэрэгтэй зүйлийг нь бэлдэж өгдөг. Мөн сургууль дээр өсөж байгаа болов. Бичгээ аваад идэх мөнгөтэй болов. Ээж нь хайрлаж байгаа учраас хүүхдэд санаа тавьж байгаа. Бурхан хүндрэлтнийг хайрладаг учраас хүнийг энэ дэлхий дээр амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг бүтээж өгсөн. Тийм учраас энэ хоолыг өгсөн Бурханд талархаж залбирдаг юм аа гэж хэлсэн чинь тийм байна ойлголоо гэж хэлсэн. За та бүхэн ойлгосноо? За энэ дээр Йов 7-гийн 17-г уншия. Хүн гих чинь юу болоод та тэдэнд ихийг хийж та тэдэнд санаа тавина вэ? Бурхан хүнийг үнэхээр их хайрладаг. Тэг үнэхээр их боддог. Тэг хүнд үнэхээр бүх хэрэгтэй зүйлийг Бурхан бүтээгээд өгсөн. Дуулал 126-гийн 3-ыг уншия. Эзэн бидний төлөө авгаа их үлсийг үлдсэн юм бид баярлаж байна. Бурхан хүний төлөө агуу их зүйлийг үлдсэн бид баярлаж байна гэсэн байгаа. Номлогч Өгс 2:25-ыг уншия. Учир нь түүнгүүгээр хэн идэж хэн баяртай байж чадах вэ? Бурхангүүгээр. Энд дээр Бурхан тэнгэр газрыг бүтээгээд, ургамлыг бүтээгээд, амьтдыг бүтээсэн бүгдээрээ хүний төлөө оршин байна. Тэгвэл хүн юуны төлөө оршин байгаа вэ гэхээр Бурханыг таньж мэдээд Бурханы өх мөн хамийг олж авахын тулд оршин байгаа. Библи Исая 45:18 дээр хамт уншия. Тэнгэрсийг бүтээсэн эзэн ингэж айлдаж байна. Тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй. Харин оршин суугчтай болохоор үнийг бий болгов. Би эзэн өөр байхгүй. Бурхан оршин суугчтай болохоор үнийг бий болгосон. Дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй. Хүний төлөө бүтээсэн. Бурханыг мэдхийн өмнө энэ амьтан ургамал яаж бий болсон юм бол? Энэ бүхэн оршин тогтнож байгаа нь ямар учиртай юм болоо гэж боддог байсан. Тэгээд Библийг сурсны дараа энэ бүх зүйлийг Бурхан хүний төлөө бүтээсэн юм байна. Миний төлөө бүтээсэн юм байна гэдгийг ухаарах үедээ үнэхээр Бурхан талархдаг, Бурханыг таньж мэддэг. За энэ дээр Бурхан бүтээсэн гэсэн олон баталгаа нотлохонууд байгаа. Хэдэн зүйлийг харъя. За Библийн Исая номны 40:22-ыг хамтдаа уншия. Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг. Тэнгэрийг хөшиг мэт татаж майхан мэт дэлгэн оршдог нь тэр билээ. За энэ Исая ном одоогоос 2700 жилийн өмнө бичигдсэн үг. Гэтэл энэ дээр дэлхийн тойрог гэж илэрхийлсэн байгаа. Одоогоос 500 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн сансар окторгон талаарх үзэл нь дэлхийг тойрог бөөрөн хийгэж хинч төсөөлж чадахгүй байсан. Бүгдээрээ л дэлхийг хавтгай юм шигээр төсөөлөн бодож байсан. Тийм учраас хол явах юм бол газрын гаваар ороод өгтгий шүү. За ийм хүмүүс ч гэсэн байсан. Гэтэл хүн төрлөختний дундаас анх удаа энэ Магеллан гэдэг хүн 1519-өөс 1522 оны хооронд Европоос гараад баруун тишээ л яваад исэн байна. 3 жил баруун тишээ явсан чинь хаанаас гарч ирсэн байна вэ? Зүүн талаас гараад ирсэн байгаа биз дээ. Энэ хүн төрлөختөн одоогоос 501 жил тийм үстэй. 501 жилийн өмнө бид нар чинь бөөрөнхий дэлхий дээр амьдарч байгаа юм байна шүү дээ гэж мэдэж авсан. Түүний дараа 81 онд 61 онд Гагарин хүн төрлөختний дундаас анх удаа дэлхийг гаднаас нь хараад цэнхэр бөөрөнхий дэлхий байна. 81 онд нь манай гүр аргач байгаа тийм ээ. Харсан. Хүн төрлөختний дэлхийг бөөрөнхий гэдгийг мэдээд удаагүй байгаа. Тэгвэл 2700 жилийн өмнө амьдарч байсан Исая яаж дэлхийг ийхүү тойрог гэж илэрхийлж чадсан юм болоо? Энэ дэлхийг бөөрөнхий бүтээсэн Бурхан Исаяд ийхүү хэлж өгсөн гэсэн.
Исая өөрөө ойлгохгүй зүйлийг бичиж тэмдэглээд үлдээсэн. Тэгээ ингээд хэлэх юм бол хүмүүс на Исая ном чи яг 2700 жилийн өмнөх ном мөн үү? Дараа нь засцсан биш үү? Гэд эргэлзээ бодож сууж идэх хүмүүс байгаа. Гэтэ засаагүй энэ 2700 жилийн өмнөх ном эртний олдвор гэдэг нь түрүү харуулсанчлан Кумран агуугаас энэхүү арьсан дээр бичсэн байгаа нь олдчихсон. За тэгвэл энэ Библиэлд Бурхан энэ дэлхийг бүтээсэн юм чинь яаж бүтээсэн мэдхгүй юу? Мэдэн шүү дээ, тийм ээ. За энэ дэлхийн дор гал байгаа гэсэн үг Библиэлд гарч байгаа. Йов номны 28-ын 5-ыг хамтдаа уншийе. Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд галаар мэт дор доторх нь хуйлралтна. Энэ ном нь 3500 жилийн өмнө бичигдсэн ном. Газрын доор гал хуйлралтж байдгаа гэсэн байна. Боддоор бидний гიშгэж байгаа газрын доор гал хуйлралж байгаа. Галтуул дэлбэрээ гарч ирдэг. Энийг бол одоо хүн болгоны мэдэх асуудал. Гэтэл үүний хүн төрлөخت хизээ мэдсэн бэ гэхээр 1883 онд Английн эрдэмтэн Джон Милн дэлхийн дотоод бүтцийг нээгээд үнэхээр энэ дэлхийн цөмд чинь гал эргэлдэж байгаа юм байна гэдгийг олж мэдсэн. Хүн төрлөخت хизээ гинөө 1883 онд. Гэтэл Библи харин 3500 жилийн өмнө гал эргэлдэж байдгаа гэсэн байна. Яагаад вэ гэхээр бүтээгч Бурханы үг учраас бүтээгч Бурхан ийхүү бүтээсэн учраас Библиэлд үлдээсэн. Мөн Эхлэл номны 10:25-ыг уншийе. Эберт 2 хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учраас түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Йоактан билээ. За Эбер гэдэг хүнд 2 хүү төрсөн байна. Нэг нь Пелег гэдэг нэр өгсөн байна. Яагаад Пелег гэдэг нэр өгсөн бэ гэхээр Пелег дэлхий хуваагдах үед төрсөн учраас Пелег гэдэг нэр өгсөн байна. Пелег. Монголд хамгийн их байдаг нэр гэсэн чинь Бат Эрдэнэ гэсэн байна. Яагаад вэ гэсэн чинь 90 оноос бараг 2002 оны хүртэл Бат Эрдэнэ аваар тасралтгүй 12 одоо төрүүлсэн. Түүнийг дуурайгаад тийм нэр өгсөн байгаа. Тухайн үйл явдалтаа. Пелег нь газар хуваагдах үед төрсөн. Эхлэл номны 1:9-ийг уншийе. Бурхан Тэнгэрийн доорх ус нэг доор хоримтлагдаж ийм хуурай газар ил гарт тугай гэсэнд ёсоор болжээ. За Бурхан анх энэ дэлхийг бүтээхдээ нэг их газар тэгээд нэг их далай байхаар бүтээсэн. Гэтэл Библийн Эхлэл номны 10:25 дээр энэ газар хуваагдаад одоогийн 5 төв болсон гэж хэлж байгаа. Гэтэл үүнийг анх энэ саналыг дэвшүүлсэн хүн бэхрээ хүн хин бэхрээ Альфред Вегнер гэдэг хүн баг. Пангя их газар гэдэг. Тэгвэл энэ хүний дэвшүүлсэн санаа тухайн үед дэмжигдэж чадаагүй байгаа. Хамтдаа энэ бичлэгийг үзье. 1911 он Герман улс ном гүйлгэн харж байсан цагуурын эрдэмтэн Альфред Вегнер нэгэн зүйлийг олж мэдлээ. Тэр нь Атлантын далайн зүүн иргэдэх Африк твээс олдсон амьтд болон ургамлын чулуудсан олд үрийн зураг байлаа. Вегнерийн сонирхлыг их татжээ. Яаж асар алслагмал байдаг тэр нэг төрлийн амьтад амьдарч байдаг вүлээ? Тэрээр Өмнөд Америк төвийн зүүн зүгийн далай болон Африкийн баруун зүгийн далайг хооронд нь харьцуулах хартал хоёр төвийн далайн эргийн шугам яг таарч байсныг олж мэджээ. Материал хайж үзүүлсэн илүү олон баталгааг олж байлаа. Хойд Африк дэх бүрээ газрын хөвгтөн амьтан Мадагаскарын аралд амьдарч байсан юм. Яаж ийм зүйл байж болох вэ? Нэгэн зэрэг өөр газар яг адилхан хөслөө явуулсан гэсэн үг. Хэрвээ тийм биш юм бол амьтад хэдэн сая километрийн хэмжээтэй энэ тэнгийн далайг сэлж туулаад очсон гэсэн үг үү? Гэнэт бүх зүйл тодорхой болов. Энэ дэлхийн бүх төвүүд анхандаа нэгэн бүхэл их газар байсан гэдгийг ухаарчээ. Тэрээр балар эртний их газрыг Пангей гэж нэрлэв. Грек хэлээр бүхэл их газар гэсэн утгатай юм. Алслагмал зайн төвд амьдарч буй адил төрлийн амьтад нь эрт үед Пангей гэдэг нэг газар дээр амьдардаг байж. Тийхүү амьдарч байгаад хэдэн 100 сая жилийн өмнө нэг байсан бүхэл газар эвлүүлдэг тоглоом шиг хуваагдсан. Ажмаар хөвсөөр одоогийн байршилд тогтсон байна. Вегнер үүнийг их газрын хуваагдал гэж нэрлэв. Дэлхий анхандаа асар том их газар байсан гэдгийг анх мэдсэн хүн Вегнер биш байсан ч
Үүнийг батлан нотлохоонуудыг цуглуулж бодит үндэслэлтэйгээр онол болгон танилцуулсан нь Вегнер анхных нь байсан юм. За энэ Вегнерийн дэвшүүлсэн санаа нь энэ харах юм бол өмнөд Америкийн зүүн эргийн шугамын хэрчигдэл Африкийн энэ баруун талын эргийн шугамын хэрчигдэл нь хоорондоо таарж байгаагаар зогсохгүй. Энд байдаг амьтад энд бас байдаг. Энд байдаг ургамал энд бас байдаг. Та бүхэн ч гэсэн харах юм бол энэ хүүхдүүдийн пазл гээд эвлүүлдэг тоглоомтой адилхан эвлэхэр байгаа үстэй. Үүнийг Библийн Эхлэл номон дээр 3500 жилийн өмнө дэлхийн нэг байжгаад хуваагцаан гэж тэмдэглүүлдээсэн байгаа. Үүний хүн болвол тэмдэглэхийн аргагүй зүйл. Энэ дээр Үлзий бат гэдэг хүн манай улсын оршдог Евразийн хавтан зүүн урагшаа буюу Япон улсыг чиглэн жилдээ 2.8 см-аар хөвж байна гэсэн байна. Дэлхий хуваагдсан. За түүний дараа дуулал 139-ийн 13 14 дугаар ишлэлийг бас хамтдаа уншийе. Учир нь та гид дотрыг минь хэлбэржүүлж эхийн минь хөвлөд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд сэтгэл минь ч сайн мэднэ. За энэ ном дээр эхийн минь хөвлөд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул гэж гарч байгаа. Бурхан намайг эхийн минь хөвлөд бүрэлдүүлсэн гэж байна. Би энэ семинарыг анх сонсож байхад их сургуулийн 3 дугаар курс байсан. Тэр үед надад зөвлөгөө өгч байсан хүн энэ ишлэлийг тайлбарлаж өгсөн. Бурхан эхийн хөвлөд бүрэлдүүлсэн гэл. Тэр үед надад ямар бодол төрсөн бэ гэхээр ангаахт нэг эмберлог гэж хичээл ордог. Тэр эмберлог нь юу судалдаг вэ гэхээр хүн эхийн хөвлөд бүрэлдсэн тэр зэгот үүссэн цагаас эхлээд төр хүртэлх тэр хугацааг судалдаг шинжлэх ухаан. Өөрөөр үр хөврөлийн хөгжлийг судалдаг гэсэн үг. 3 сартаа, 2 сартаа, 4 сартаад ямар эргэтэн тогтолцоо хэрхэн хөгждөг вэ гэдгийг судалдаг. Тэр хичээлийг сонсцсон байсан болох тэр бурхан эхийн хөвлөд намайг бүрэлдүүлсэн юм болов яаж бүтээсэн гэдг нь байгаа болов уу гэдээ асуусан чинь тэр хүн байгаа гэсэн. Тэгээ би гайхаад аль юм болоо гэсэн чинь 3500 жилийн өмнө бичигдсэн Йов 10-ийн 10-11 дугаар ишлэлийг харуулсан. Хамтдаа уншийе. Та намайг сүү адил юулж, бяслаг адил барьцалдуулж, арьс махбодоор хүчиж, яс шүрмсөөр холбоогүй гэж юу. За 3500 жилийн өмнө амьдарч байсан Йов гэдэг хүн эхийн хөвлөд хүн хэрхэн бүрэлдэж байгааг мэдэх болов мэдэхгүй болов. Мэдэхгүй шүү дээ. Библийн номлогч үгс 11-5-ыг уншийе. Жирэмсэн эмэгтэй хөвлөд их яснууд хэрхэн ам амьсгаатай болдгийг чи үл мэдхийн адил бүхнийг бүтээгч бурхны үлсийг чи эс мэднэ. 3500 жилийн өмнө хүн эхийн хөвлөд хүн хэрхэн бүрэлдэж байгааг мэдэхгүй. Гэтэ яаж ингэж бичсэн юм болоо? Тэгээ энэ бичсэн дистарал нь бүр үнэхээр шинжлэх ухаанчаар таарж байгаа. За энэ дээр эхлээд сүү адил юулж гисэн байгаа. Дөнгөж эхийн хөвлөд бүрэлдсэн ураг. Йов зөв илэрхийлсэн байна уу, буруу илэрхийлсэн байна уу? Зөв илэрхийлсэн баг үстэй. Бяслаг адил барьцалдуулж уурагчж байгаа. Түүний дараа арьс махбодоор хочиж яс нь хараахан бэхжээг байна. Дараа нь яс шүрмсөөр холбоогүй гэж юу. Үсээ энийг 3500 жилийн өмнө хүн бичгийн аргагүй зүйл байгаа. Энэ бүхнийг бүтээсэн бурхан энэ үгийг Йовд хэлэхгүй бол өөр бичих ямар ч аргагүй. Энэ Библийг судлах тусам хүний мэд хязгаараас давсан зүйл Библи дээр байгаа. За үүний дараа энэ амьтдыг судлаад үзсэн чинь амьтдын өндгөө дарах хугацаа өөр байгаа. Болжмор өндгөө 14 хоног дарах юм бол өндг нь хагардаг. Дахиад 21, нугас 28, галуу 35, тэмээ хэрүүл 42. Яг тодорхой энэ хоногуудад өндгөө дарах юм бол өндг нь хагардаг. За энд нэг дистарал харагдаж байна. Ямар дистарал байна вэ? Бүгдээрээ 7 гэсэн давтамжтай байна. Өсө хувьсаад хар аяндаа бий болсон бол ийм тодорхой эмх зэгц зүү тогтол байх аргагүй. Бурхан бүтээсэн гэдгийг бас нэг нотлохоо. Үүгээр зогсохгүй. Амьтдын хээлээ тех хугацаа ч гэсэн адилхан. Булган 21, туулаа 28, муур 56,
нохой 63, арслан 98, 14 7 хоног бүгд адилхан 7 хоногийн давтамжтай байгаа. Тэгээд амьтны ертөнцийн тэнцвэрт байдал харагдаж байгаа. Муур нь хулганаа барьж идэнэ. Тийм биз дээ. Тийм учраас муур нь арай хээлээд их хугацааны урт, үржих чадвар нь арай бага. Хулган хээлээд их хугацаанд богинохон үржих чадвар нь их. Арслан мэтийн махчин амьтад нь хээлээд их хугацаанд бүр урт, үржих чадвар нь арай бага. Ингэж үеж энэ амьтны ертөнц тэнцвэртэй оршин, тийм биз дээ. Та хүн бодоод үзтээ арслан магдгүй туулаатай адилхан 28 хоног хээлээ тэвэл юу болох вэ? Энэ хорвоо дэлхийн арслан гар дүүрээд бүгдийн цөлмчин үстэй. Тийм учраас том махан дижилтэй амьтад нь арай тоо толгой нь бага байхаар жижигхэн амьтад нь тоо толгой нь арай их байхаар үнийг цаанаас нь тохируулж байгаа нэг байхгүй байх гэж үү? Бүгдийг нь бүтээгч бурхан ийхүү захирж байгаа бүтээсэн гэдэг баталгаа өгөр зогсохгүй. Хүн 280 хоногийн дараа төрдөг. Хэдэн 7 хоног болов? 40 недель гэж ярьдаг тийм биз? Манай төрж исэн ээжүүд хэдэн недээлтэй вэ гэж яриад байдаг тийм үү? Недель гэж юу юм? 7 хоногийг хэлж байгаа. 40 недээлтэй төрдөг. Мөн Солонгийн 7 хоног хөгжмийн 7 их шиг. Бидний амьдрал ч гэсэн 1-т, 2-т, 3-т, 4-т, 5-т хагас сайн бүтэн сайн гээд буцаа нэгтгэх гээ эхэлж байгаа юм зү. Яагаад вэ гэхээр Бурхан ийхүү 7 хоногийн дотор бүх зүйлийг бүтээсэн гэдгийн баталгаа нотлох нь энэ байна. Тэгвэл энэ Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа хамгийн сүүлд хүнийг бүтээсэн. За хүнийг хэрхэн бүтээсэн бэ гэдгийг хамтдаа харъя. Библийн Эхлэл 1:27-г уншицгаая. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ирэмээр нь бүтээжээ. Бурхан хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэж. Тэгээ үүнийг энэ алдарт зураач Микеланжело тэнгэр газрыг бүтээсэн гэсэн алдартай зураг байдаг. Бурханыг нэг юм цагаан сахалтай өвгөнөр төсөөлсөн байгаа. Яагаад вэ гэхээр саяны ишлэлээр Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээж гисэн учраас. Тэгээ Бурхан ийм нэг юм биш. Бидний махбод Бурханыг дөөрөөсөн юм биш. Бид үгдийн сүнс Бурханыг дөөрөөсөн байгаа. Библиэлд Бурхан бол сүнс гэсэн байгаа. Сүнс бол Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээсэн гэдэг нь хүнийг сүнстэй бүтээсэн гэсэн. Бидний махбод энийг дөөрөөсөн байдаг лээ. Аав ээжигээ дөөрөөсөн байдаг үстэй. Адилхан байна уу? Тэгвэл энэ зураг нь яг үндэ ийм байх ёстой. Бурхан хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хамтдаа Эхлэл 2:7-г уншицгаая. Тэгэхэд эзэн Бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бийт болжээ. Бурхан хүний махбодыг шороогоор бүтээсэн. Тэгээд амин амьсгалыг үлээж оруулахад хүн амьд бийт болжээ гэсэн байна. Энэ сүнс орж ирэхээс өмнө үхмэл байж байгаад сүнс орж ирэх үед хүн яаж байна? Амьд болж байгаа. Тийм учраас номлогч Үгс 12:7 дээр ийм үгийг хамтдаа уншийе. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж амьсгаан үүнийг өгсөн Бурхандаа буцхаажээ. Хүн үхэх юм бол энэ бие нь шорооноос ирсэн учраас шороо руугаа буцна. Харин сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцхаажээ гэсэн байгаа. Бурханаас ирсэн учраас Бурхандаа буцдаг. Үхлийн дараа юу болохыг энэ Библи бид өхөнд хэлж өгч байгаа. Хүн бол сүнстэй учраас үхээ бүх зүйл дуусахгүй. Түүний дараа Бурханы өмнө очно гэсэн байна. Тэгвэл үхээд очих Бурхан ямар Бурхан юм болоо? Баян намсраа Бурхан юм болоо? Генерас Бурхан юм болоо? Бидний үхээд очих Бурхан бол энэ Библийн Бурхан байгаа. Бүтээгч Бурхан байгаа. Тийм учраас энэ Библиэлд Бурхан Бурхантай уулзахдаа бэлдээрэй гэсэн байна. Яаж вэ гэхээр Бурханыг мэдэж аваад Бурханаар гим нүглээ уучлуулад Бурханы өх мөн хамын найдварыг олж авах нь Бурхантай уулзах бэлтгэлээ хийж байгаа хэрэг. Хамтдаа энэ шинжлэх ухаанаар сүнс оршин байдгийг нотлсон бичлэг бас байгаа. Энийг үзье.
Америкийн Жоржиа мужийн Атлантад өөр үзэлтэй судалгааны хүрээлэнгийн мэрэгчлэнгүүд нэг газар цуглан Мистаслын техник төхөөрөмжүүдийг зориулсан Энди буюу клиник үхлээр сүнс байдаг эсхийг шалгах туршилт хийжээ. Туршилтын объект нь Пэм Рейнольдс бөгөөд тэрээр дуучин, зохиолч олонний танил байв. Тэрээр 1991 оноос хүчтэйгээр өвдөж эхэлжээ. CD зураг авалтаар дамжуулан артерийн судасны бөксөн хавдартай гарч зүрхийг зогсоох мэдсэлд орох шаардлагатай болсон байна. Пэм Рейнольдсын хагалгаанд орох ёстой болж хоёр талцсан хуваагдсан судалгааны хүрээлэнгийн хүмүүс Пэм Рейнольдсаар дамжуулан тарих өхмөл байдалтай болсны дараа клиник үхлийг мэдэрдэг эсхийг шалгах гар болжээ. Одоо Пэм Рейнольдсын мис засал эхэллээ. Түүний биеийн хэм огцон унаж, зүрхний цохил, амьсгал болон тархины бичлэг зогсож, түүний толгойн дээд хэсэг дүүгэж байснаа биеэсээ гадагш гарсан байна. Анаах ухаанаар бол мөрөн өхмөл байдалд байлаа. Гэтэл мис засал дууссаны дараа тэр эмэгтэй үнэхээр зочирдон мөнхийг хэлжээ. Би өхмөл байдалтай байх хугацаанд мис засал хийдэж байгаа. Үйл явцыг ажиглаж харсан. Of my surgery. Пэм Рейнольдс өөрийнх нь толгойд эмчийн мис засал хийсэн болон хагалгаа хийхээс өмнөх үйл явц тэр үеийн хагалгааны багийг явуулж байгаа хагалгааны байдлыг хараад зогсож байсан гэжээ. Мөн эмчилгээний багаас өөр хинч мэд харахгүй хагалгааны багийн өрөөнд байсан техник хагалгааны багаж хавчаар зэрэг тэдний барилуудыг хэлж чадсан байна. Энэ үгэнд итгэж чадлагүй шалгаж байсан эрдэмтэд хурдан хагалгааны өрөөнд болсон зүйлийг бичсэн хурцгийг харж харьцуулан утсан ба түүнийг тайлбарласантай яг тав таарч байгааг шалгасан байна. Энэ тал дээр эрдэмтэд Пэм Рейнольдсын тарих бараг өхмөл байдалтайгаар Энди буюу клиник үхлийг мэдэрсэн гэсэн үг бөгөөд анаах ухаанаар бол бүрэн өхмөл байдалтай үедээ үхсний дараах ертөнцийг мэдэрсэн гэдэг нь сүнс оршин байдаг гэдгийг гэрчилж байна. За энэ сүнс оршин байгааг яаж мэдж авсан бэ гэхээр үхчлээ гэсэн дүгнэлт авсан ирнэ. Оршуулгаас өмнө дахиад амь орсон хүмүүс байгаа. Тэр хүмүүс тэр ухаангүй байх хугацаанд юу мэдэрсэн бэ гэхээр өөрийнхөө биеийг гаднаас нь харсан. Тийм зүйлийг ярьдаг. За энэ хүн хэн бэ гэхээр Америкийн зүрхний мэсэлчимч Реймонд Муди гэдэг юмч байгаа. Энэ хүн Life After Life буюу амьдралын дараах амьдрал гэсэн нэртэй ном бичсэн. Энэ ном нь клиник үхлээр үхээд дахин амилсан 150 гаруй хүмүүсийн гэрчилж буй тэр ертөнцийн нууцгаж байгаа. Клиник үхлийг бодтор мэдэрсэн хүмүүсийн туршлагыг энэ ном дээр бичсэн. 13 сая ширхэг зарагдсан. Та хүн ч гэсэн нэг уншмаар санагдаж байгаа үстэй. Энд дээр Реймонд Муди хойднаас буюу алсын гэрэл гэдэг энэ ном нь Монгол дээр орчуулагдсан байгаа. Тэгвэл энэ хүмүүс юу мэдэрсэн бэ гэхээр миний бие эмнэлгийн орон дээр байсан. Аль эсвэл газар хөвдөж байсан. Би өөрийнхөө биеийг гаднаас нь харсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ нь үхэл ерөөсө төгсгөл биш ээ гэдгийг хэлж байгаа. Сүнс оршин байгаа. Энэ сүнс нь гарч явахын өмнөх зураг ба сүнс нь гарч явсны дараах зураг байна. Ялгаатай байгаа үстэй. Энэ ч гэсэн сүнс нь гарч явахын өмнөх зураг ба сүнс нь гарч явсны дараах зураг байна. Сүнс нь гараа явсан цогцсыг үзэсгэлэнтэй гэж харах хүн байхгүй. Сүнс нь байгаа учраас үзэсгэлэнтэй байна. Библиэлд хүнийг агуу хүндэтгэлтэй боловч үл ухаарах хүмүүн үхэж мөхөх адгуус адил гэсэн байна. Хүний үн цэн нь юу вэ гэхээр сүнс нь байгаа учраас л хүн үн цэнтэй, эрхэм хүндтэй байгаа. Тэгээ энэ сүнс оршин байгааг мэдхгүй
Бурхан байгааг мэдэхгүй байх юм бол хичнээн агуу хүнд итгэлтэй боловч мөхөх адгуустай адилхан гэсэн байгаа. Тийм учраас бид хүн сүнс байгаа гэдэг нь үнэхээр баттай үнэн. Хүмүүс хүн нас барах юм бол өөд боллоо, буцаад явлаа, тэнгэр таллаа гэж хэлдэг нь үхлийн дараа гарцаагүй өөр ертөнц байна гэдгийг сануулж байдгаа гэсэн байгаа. Хүн бидний энэ махбод нь шороогоор бүтээгдсэн учраас 70-80 жил энэ дэлхий дээр амьдардаг. Харин бид бүгдийн дотор байгаа энэ сүнс бол мөнхөд оршин байдаг. Библийн 1-р Тесалоник 5:23-ыг уншийе. Амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгах тухай сүнс сэтгэл бие тань бүхлээрээ бидний эзэн Есүс Христийг ирэхэд гим зэмгүй хэвээр байх болтугай. Энэ дэр хүнийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр сүнс сэтгэл бие гэсэн байна. Хүн 3 хэсгээс бүрдэж байгаа. Хамгийн гадна талд нь бие байгаа. Энэ биеийн дотор нь сэтгэл байгаа. Тэгээд хамгийн голд нь юу байна вэ? Хамгийн голд нь сүнс нь байгаа. Тэгвэл жинхэнэ бие энэ бие юм болов, энэ сэтгэл юм болов, энэ сүнс юм болов? Жинхэнэ бие бол энэ сүнс байна. Бие байгаа учраас энэ махбодын хэрэгцээ гэж байгаа. Үлс нь хоол хэрэгтэй, цанга нь ус хэрэгтэй, одоо цас ороод хүүтэрж ийн, дулаан овц хэрэгтэй, дулаан хэрэгтэй тийм үстэй. Махбодын өсөж байгаа зүйл. Түүний дараа сэтгэл байгаа учраас баярлна, мөн гомд нь уурлна, хайрлна, бас хайрлуулна. Сэтгэлийн хэрэгцээ байна. Хүн энэ хороо дээр яах ч амьдардаг вэ гэхээр аз жаргалтай болохын тулд амьдардаг. Тийм биз дээ? Ажил хийж байгаа, мөнгө олж байгаа нь аз жаргалтай болохын тулд амьдардаг. Үлсэж байгаад амттай хоол идэх дээр ч гэсэн аз жаргалтай болдог. Махбодын хэрэгцээ нь гүйцэх үедээ аз жаргалтай болж байгаа үстэй. Гэтэ махбодын хэрэгцээ гүйцэлдэх үед мэдрэх аз жаргал нь түр зур байгаа. Өчигдөр амттай хоол идлээ. Өчигдөр л гоё байсан. Өнөөдөр буцаад өлсөж байгаа үстэй. Тэгтээ биш дээ. Миний сүнсний хүсэж байгаа зүйл юу юм болоо гэдгийг мэдээд сүнснийх нь хүсэж байгаа зүйл нь гүйцэлдэх юм бол хүн жинхнээсээ аз жаргалтай хүн болдог. Тэгвэл энэ дээр хүний сүнс юу хүсдэг вэ гэхээр нэгдүгээрт нь мэс чанар гэсэн байна. Мэс чанар бүх хүнд байдаг. Бурхны өгсөн зүйл. Би буруу зүйл хийх юм бол мэс чанар маань намайг зэмэлдэг. Би буруу юм хийгээгүй хэрнээ гомдолтойгоор хин нэгнэр гүтгүүлэх юм бол мэс чанар маань намайг тайвшруулж өгдөг. Бүх хүнд мэс чанар байна. Үнэн зөвийн хэмжүүр. Түүний дараа шашинлэг сэтгэл буюу бүхий л хүнд Бурхныг ирж хайсан сэтгэл байна. Дараа нь мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл зөвхөн хүнд байдаг. Өөрөөр хэлбэл амьтанд сүнс байхгүй зөвхөн хүнд сүнс байдаг. Библийн номлогчийн ус 3:21-ийг хамтдаа уншийе. Хүний ам амьсгаа дээш гарч адгуусны ам амьсгаа гадар руу уруутахыг хэн мэдэж байгаа юм бэ? Хүн амьтан хоёрын ялгаа энэ байгаа. Хүний ам амьсгаа дээшээ гарч адгуусны ам амьсгаа газар руу уруутж гэсэн байна. Энэ амьтдыг сурах юм бол баавга хүртэл дээш тоглоол. Баг хүртэл хүний үгэнд ороод захирагдж байна. Гэхдээ хичнээн зааж өгсөн сурдгуу нэг зүйл нь амьтанд залбирна гэсэн ойлголт байхгүй. Яагаад вэ? Сүнс байхгүй учраас. Сүнс байхгүй учраас. Харин хүн бол хэцүү нөхцөл байд тулгарх юм бол бүх хүн залбирдаг. За монголчуудын дунд ийм буруу ойлголт байдаг. Буян хийгээд ах юм бол гайгүй хүн болоод төрчин. Нүгэл хийгээд ах юм бол чи хойд зүг тонингөр бол төрийн шүү. Нохоо болж төрийн шүү гэж ярьдаг тийм биз дээ. Хүн гим хийх юм бол амтан болж төрөөд сайн юм хийх юм бол сайн торлож төрнө. Үнэн болоо худлаа болоо. Шал худлаа үг хүмүүсээ. Хүн сүнстэй. Амтан сүнсгүй байна. Дээрээс нь номлогчийн ус 3:11-ийг уншийе. Бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурхны үйлдсэн ажлыг
эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн тэр тэдний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ. Бурхан хүний сэтгэлд үрд мөнхийг суулгасан. Би нүвдөөд нас өтлөөд ирэх юм бол хүн юу хүсэх бол? Эрүүл сарвал урт удаан амьдрахыг хүсдэг тийм үстэй. Настай хүн дээр очиолохдоо юу гэж хэлдэг вүлээ? За та 100 насал 6-аа тайгаа тулаарай гэж ерөөдөг үстэй. Хүн мөнхөд амьдрахыг хүсдэг. Хүүхдүүддээ өгж байгаа нэрийг нь анзаараад үзэх юм бол мөнх жаргал, мөнхөд жаргалтай амьдраарай. Бас баян мөнх. Баян мөртлөөсөө мөнх амьдраарай. Ядуу мөнхгүй л яах вэ? Ядуу мөнх амьдрахыг хүсэхгүй. Баян мөнх амьдрахыг хүснэ. Ичнээ сайхан нэр байна. Мөнх амьдрахыг хүсэж байгаа. Хамтдаа энэ нэг дууны хэсгийг сонсъё. Ханаас ч гэсэн олох юмсан миний ээж настай хүн хайртайч дэйх юмсан. За мөнхийн ус гэж байдаг бол хаанаас ч гэсэн олоод хайртай ээждээ өгөх юмсан. За тэгвэл бидний сүнсний хүсэж байгаа энэ мөнх ам, жинхэнэ бурхан энэ хүслийг хэн дүүргэж өгөх вэ гэхээр жинхэнэ бурхан л дүүргэж өгнө. Өөр хинч бидний сүнсний энэ хүсэж байгаа зүйлийг дүүргэж өгч чадахгүй. Хүмүүсээ хүн яах гэж бурханыг ирж хайж, яах гэж шашинтай байдаг вэ гэхээр хүнд бурханы л өгч чадах ерөөл гэж байгаа. Түүнийг олж авахын тулд. Тэгээ энэ удаа энэ семинарыг сайн сонсоод бурханыг таниад мэдчих юм бол бурхан бидний сүнсэнд мөнх амийг өгөхийг хүсэж байгаа. Бурханы өгье гэж байгаа энэ мөнх ам нь энэ дэлхий дээр мөнх амьдрах хүн гэж байхгүй. Энэ дэлхий дээр нэг 70-80 жил амьдардаг. Бурханы өгөхийг хүсэж байгаа мөнх ам нь юу вэ гэхээр энэ дээр Еврей 9:27 хамтдаа уншия. Нэг удаа өгөх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхээр товлогдсон. Үхээ бүх зүйл дуусныг ч хэлэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр махбод нь шорондоо шингэдэгч миний сүнс бурхны өмнө очно гэсэн байна. Тэгээ шүүгдэхээр товлогдсон. Бүх хүнд хамаатай зүйл байгааз тэ. Энэ семинарыг сонсохдоо энэ яг үний юм уу гэдгийг бодоод энэ юу надад хамаатай юм уу гэж бодоод сонсох юм бол сайн ойлгоно. Надад хамаатай байна хамаагүй байна. Хамаатай байгаа зү. Ягаад вэ гэхээр би ч гэсэн хизээ нэг өдөр энэ бурхны өмнө зогсоод шүүгдэнэ. Түүний дараа мөнхийн там байгаа, мөнхийн диваажин байгаа. Энэ дэлхий дээр 70-80 жил амьдардаг. Бурхан хэлж байгаа. Залуу минь идэл насандаа баярлаг цэнг. Залуу насныхаа дурс зүрх сэтгэлээ баясаг. Үр зүрхнийхээ хүсэл өөрийн нүдний харцыг даг. Гэхдээ энэ бүгдийн төлөө бурхнаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэ. Энэ үхлийн дараа шүүлт байгаа гэдг нь бурхны хэлсэн үнэн байгаа. Энэ ямар хүн бэ гэхээр хүн үхэгтэй харамсдаг 25 зүйл гэдэг энэ нэртэй бестселлер ном байгаа. Үуч Свич гэдэг хүний бичсэн. Энэ Японы эмч хүн. Энэ хүн хөнгөвчлөгийн эмч. Хор тавдар эцсийн шатанд орсон хүмүүсийг аль болох зовир шаналгаа багтаа сүүлчийнхэн замд үддэг тийм эмч байна. Тийм эмчээр ажилладаг учраас олон хүмүүсийг сүүлчийн замд нь үдэнгээ ярилцсан байж таарна. Хүн ер нь үхэл өмнө тулаад ирэхдээ харамсдаг зүйлсүүдийг бүгдийг бичиж авч жагаад нийтлэг хүмүүсийн харамсдаг 25 зүйлийг нь энэ номон дээр бичсэн чинь хүмүүс их авч уншсан байна. Нэрээ би ч гэсэн нэг удаа өхөн штэ. Үхтэй харамсахгүй тулд надтай адилхан хүмүүс юунд харамсдаг юм болоо гэдгийг урьдчил мэдэж аваад харамсах зүйлгүй амьдралаа өнгөрүүлье гэсэндээ энэ номыг их авч уншдаг юм шиг байна. Энэ номны нэгдүгürt нь юу гардаг вэ гэхээр хайртай хүмүүстэй талархсан сэтгэлээ хангалттай илэрхийлж чадаагүйтэй хамгийн их харамсдаг. Тэгнэ үстэй их нэртэй, нөхөртөө, аав ээжтэй, үр хүүхэдтэй, хайртай хүмүүстэй баярлалаа гэж үнэхээр их хэлэх ёстой байтал тэрийг хэлж чадаагүй амьдэрсэн да. Хамгийн их харамсдаг гэсэн байна. Хоёрдугаарт нь
ажил, мөнгөний төлөө илүү үн цэнтэй чухал зүйлийг тоолгүй амьдарч ирсэндээ ихэнх хүмүүс харамсдаг гэсэн байна. Ажил ихэнх чухал, мөнгө олох нь чухлаа гэдгээл одоо хамгийн өртөл болгоод илүү чухал үн цэнтэй зүйлсүүдийг за яг хаа дараа нь тэгж байгаа болох байлгүй дээ гэж хойшин тавьж амьдарсандаа олон хүмүүс харамсдаг гэж байна. Тэгээд 20 дугаарт нь амьдрал ба үхлийн утга учирыг нухацтай бодлого амьдарсандаа харамсдаг гинэ. Бид өхөн харамсахгүй тул энэ удаа үүнийг сайн нухацтай бодоод үнэхээр энэ үннийг мэдээд авчиж болно гэсэн үг. Библиэлд цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам гэсэн байгаа. Ямар нэгэн шашин шүтгээгүй мэдэж авах нь мөнхийн ам гэсэн байгаа. Тэгээ 25-д нь бурхны сургамжийг авч амьдрахгүй яавдаа гэж харамссан гэж байгаа. Ягаад вэ гэхээр үхлийн өмнө очих дээрээ бурхан байхгүй гэж боддог хүн ерөөсөө байдаггүй. Тийм учраас бид өхөн маш чухал зүйлийг сурж байгаа. За нэг дасгал хий бүгдээрээ. Хоёрхан л хүн унтж чинь их сайн сонсож байна. Тэр хоёроо сэрэхийн тулд бүгдээрээ гараа уршин салаавчлаад тэгээд урагшаа хойшоо сумнага баруун тишээ зүүн тишээ за мөрөө эргүүлээд толгоогоос жоох эргүүлээд за маш сайн сонсож байна. Сайн сонсож байгаа учраас эрт дуусгахыг гэж бодож байна. Тэгэхдээ баруун талдаа байгаа хүнд нэг массаж хийгээд өгье. Баруун талдаа байгаа хүний мөрийг нь бас барьж өгөөд их сайн сонсож байна. Одоохон дуслаа. За одоо эсрэг талынхаа хүнд зүүн талдаа байгаа хүндээ за одоо наашаа хараарай. За алга ташдаг шүү дээ тийм ээ. За 3 удаа алга ташаа. За ингэ замбраагүй ташихгүй. Миний командаар ташна. За би нэг хэлэх юм бол 3 удаа ташъя. За 1 2 3 2 1 2 3. За анхаарлаа нааш нандуулаарай. За энд нэг жоохон хөхд бодож байна. Миний өвөг дээдс одоо ер нь аль нь юм болоо гэдэг. За энэ нэг сайхан Монгол өвөө байна. Энэ нэг сармагчин байна. Аль нь бол за сармагчин гэж байгаа хүн ч бас байгаа. Манай аавын аав гэдээ яваад байвал энэ өвөө гарч ирэх болов сармагчин гарч ирэх болов. Өвөө гарч ирнэ биз дээ. Гэтэл хүмүүс яагаад хүнийг сармагчангаас үүссэн бэ гэхээр за энэ хүний хоромсон байна. Энэ хүн 46 хоромсонтой. Тэгээ сармагчингийн олон төрөл байдаг. Тэр дундаас шимпанзе хүнтэй хамгийн ойролцоо 48 хоромсонтой. Тэгэхээр 48 хоромсомтой шимпанзе хувьсаад 46 хоромсомтой хүн болох боломжтой болов гэсэн үг. Гэтэл сүүлийн үе ангаах ухаан энэ хүний хоромсом нь ерөөс огт өөрчлөгддөггүй юм байна. Харин өөрчлөгдөх юм бол хувьсад сайжирдаг юм биш, өвчин болдго юм байна гэдгийг олж нээсэн. За энэ дээр Дауны хам шинжиг та бүхэн сонсч байсан уу? За энэ дээр эрүүл хүн бол 46 хоромсомтой. Тэгээ энэ даун нь хоромсом нь нэгээр нэмэгдчихэж байгаа. Энэ дээр бүхэл хоромсомууд нь хос хосоор байгаа. Гэтэл энэ 21-р хоромсом нь 2 байх ёстой байсан чинь нэгээр нэмэгдээд 3 болчих дээр энэ 47 болчихж байгаа. Тэгэх юм бол хүний бие махбод өвддөг. Мөн патав хам шинж гэж байдаг. Энэ бас адилхан 13 дахь хоромсом нь 2 байх ёстой байсан чинь нэгээр нэмэгдчихсэн байна. Тийм бол илүү сайжрах болов өвдөх болов? Аюултай өвдөн. Патав хам шинж үнэхээр амар. Мөн Эдвардсын хам шинж байгаа. Энэ 18 дахь хоромсом нь 2 байх ёстой байсан чинь нэгээр нэмэгдчихэж байгаа. Тийм бол өвдөж байгаа. Тэгэхээр хүн сарамгчангаас үүссэн гэдэг нь бидний амьдарч байгаа үед энэ ангаах ухаанаар үүсгэсэн байгаа. За тэгээд энэ одоо дэлхийд дээр 8 тэрбум хүн байгаа. Тэгээ энэ цаг хугацааг ухраагаа тоолоод үзэх юм бол хүн амын тоо улам багассаар харах юм бол 75 онд 4 тэрбум байсан байна. Одоо 8 тэрбум болсон байгаа. Хамгийн ихний
хоёр хүн гарч ирнэ. Үүнийг Библиэлд анхны хүн Адам, Ева гэж хэлж байгаа. Энэ Адам, Ева хоёр хаана амьдарч исэн бэ гэхээр Эхлэл 2:8-ыг хамтдаа уншийе. Эзэн бурхан дорн зүгт Эденд цэцэрлэг тариад уралсан хүнээ тэнд авчирт тавьжээ. Адам, Ева хоёр Эден цэцэрлэгт амьдарч байсан. Гэтэ энэ Эден цэцэрлэгт бурханы тушаал байсан байна. Хамтдаа уншийе. Тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаав. Чи энэ цэцэрлэгийн альч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө чи зайлшгүй үхнэ гэв. За эдийн цэцэрлэгт маш олон тооны мод жимс байсан. Тэгээ бурхан онцгойлон сайн мууг мэдүүлэгч модны жимснээс ерөөсөө идэж болохгүй гэсэн байна. Гэтэл энэ Ева муу сүнсний уруу татлаханд ороод бурханы идэж болохгүй гэсэн модны жимснээс идсэн байгаа. Эхлэл номны 3:3 дээр харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд бурхан та нар түүнээс бүйд бас түнд бүүхүр. Тэгвэл та нар үхнэ гэж айлцсан юм ээжээ. За энэ Ева бурханы өөрт нь айлцсан үгийг тодорхой сайн мэдэхгүй байсан байгаа. Бурхан хүрж болохгүй гэж хэлээгүү. Идэж болохгүй гэсэн. Үүнийг нь та нар эцэн ч огтхон ч үхэхгүй гэж хэлдэг. Ингээд Ева бурхан бүү идгсэн мод харин энэ сатан ид гэж хэлсэн. Тэгээ энэ хооронд эргэлзэж жагаад нөгөө модны жимсийг харсан чинь тэгтэл тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн нүд булаан ухаан тэлмээр хорхоо хөрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө ч өгч тэр нь ч идэж шуналдаа автагдсан байна. Тэрийг идчих юм бол стол нэг гоё болчих юм шиг санагдаад. Тэгээд тэслгүй аваад ичдэг. Тэгээ өөрөө идсэн юм чинь нөхөртөө бас өгдөг. Нөхөр нь яасан бэ? Эхнэрийнхээ үгэнд ороод идчихсэн. Ийхүү анхны хүндрэлтэн бурхны тушаалыг зөрчөөд гим хийснээс болоод гимтэн болсон. За нэг сонирхолтой яриа ярьж өгье. Нэг байгууллага өдрийн цайны цагаараа ажилчдынхаа дунд нэг асуулт хариултын тэмцээн зохиосон байна. За тэгээ зөв гэж бодож байгаа нь энэ өвөв тал зогсоод үгүй гэж бодож байгаа нь X тал зогсоороо гэж дундуур нь шугам татсан байна. Тэгээ нэг амархан энгийн ойлгомжтой асуулт асуугаад гэсэн бүгдээрээ хүмүүс энэ асуулт бол угаасаа X гэж бүгдээр X талд нь зогссон байна. Тэгс чинь нэг залуу ганцаараа эсрэг талд нь зогсоод байна гэнэ. Тэгээ гайхаад та яагаад энэ зогсоод байгаа юм бэ гэсэн чинь юу л да манай эхнэр намайг олон хүн загсан газар очиж болохгүй гэд би энэ зогсож байгаа мó гэсэн бэ. За эхнэрийнхээ өгөнд их сайн ордог залуу байгаа шүү дээ. За энд байгаа манай аауд эхнэрийнхээ өгөнд сайн ордог уу? За Адам ч гэсэн адилхан эхнэрийнхээ өгөнд ороод бурхны үгийг зөрчсөн. За ингэнээс нь болоод эмэгтэй хүн дээр төрөлтийн зовлон гэдэг зүйл ирсэн. Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаас эхлээл хордлогонд ороод тэгэл төрөн төртлөө зовж байгаа төрхтөө хамгийн ихээр өвдөж зовдөг тийм үстэй. Хинээс болоод ийм болсон байна вэ? Евагаас болоод. Дараа нь Адамд чи газар шороондоо буцтлаа духныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иднэ гэсэн байгаа. Гим хийснээс болоод энэ хүний амьдралд ажил хөдөлмөр, өвчин зовлон, уу гашуу гэдэг зүйл орж ирсэн байна. Одоо ч гэсэн энэ ертөнцийн бүхий л эрчүүдэд энэ бурхны шийтгэл хүчинтэй хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн энэ ертөнцийн бүхий л эмэгтэйчүүдэд энэ бурхны шийтгэл хүчинтэй хэвээрээ байгаа. За тэгвэл энэ эдийн цэцэрлэгийн байршлыг нь бурхан хэлж өгсөн байна. Эхлэл номны 2-ын 10-аас 14-ийг уншийе. Эденээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс 4 салаа их авчээ. Эхнийх нь Бишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутгийг дайран өнгөрнө. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн бүх нутгийг дайран өнгөрдөг. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дахь мөрн нь Ефрат ажээ гэсэн байна. За эдийн цэцэрлэгт 4 мөрөн байсан гэж байна. Эхнийх нь Гихон, Бишон. Хоёр дахь нь Гихон, гурав дахь нь Тигр,
дөрөвдөх нь Ефрат гэсэн байна. Миний хувьд энэ семинарыг сонсохоос өмнө Адам, Ева эдийн цэцэрлэг гэсэн яриа сонсож исэн. Гэхдээ зүгээр нь үлгэр домгол гэж боддог байсан. Тэгээ анх удаа энэ семинарыг сонсоод үзсэн чинь эдийн цэцэрлэгт гол байсан. Тэгээд энэ гол нь одоо ч гэсэн урсж байгаа гэж надад газрын зураг харуулсан. Нэрээ харсан чинь Тигр мөрөн, Ефрат мөрөн гэдээ урсаж байсан. Боддоор эдийн цэцэрлэг бидний амьдарч байгаа энэ газар дээр байгаа гэдгийг хараад би энэ Библи үнэхээр бурхны өмнө юм байна. Шууд итгэжсэн. Яг баталгаа нотлох байсан учраас. Та бүхэнд харуулъя. Одоо Монголын байршил энд байна. Эдийн цэцэрлэгийн байршил энд байна. Энэ хаана вэ гэхээр одоо Иракийн Багдад байна. Бол одоо хайцсан бэ гэхээр энэ дээр эдээний моддын амт газрын дор унгаагт холно гэсэн байна. Эдийн цэцэрлэгт байсан асар олон амьтан ургамал газар дор орсон гэж байна. Яагаад вэ гэхээр Адам Ева хоёр гим нүглийгээд хөөгдчихсэн учраас одоо эдийн цэцэрлэг байх шаардлагагүй газар дор орсон. Гэтэл энэ нь одоо нефт болоод гарч ирж байгаа. За энэ Тигр Ефрат мөрний ойролцоо маш их газрын тос гардаг. Энэ дэлхий дээр газрын тосны тархацыг харуулсан байна. Хаана хамгийн их байгаа вэ гэхээр ойрох дорнд эдийн цэцэрлэгт. За тэгвэл газрын тос яаж бий болдго юм болоо? Түүнийг нь харъя. Газрын тос нь далайн яролдох амьтдын хүүр дарагдан хүрэн өнгөтэй шингэн бодис болно. Нефт нь далайн яролд олон тооны амьтан ургамал дээр хурц шороо давхарлагдсан газрын дор ордог. Давхарлагдсан овоорсон зүйлс нь удаа хугацааны турш газрын өндөр даралтаар шингэн бит болдог. Энэхүү шингэн битүүд нь нэгэн газар бөөгнөрөн бүрэлдэн бий болж буй зүйлийг шинжлэх ухаанаар газрын тос буюу нефт гэдэг. За, нефт яаж бий болдгоо гэхээр газрын дор байгаа амьтан ургамлын цогцос газрын өндөр даралтын нөлөө мөн газрын гүнээс ирж байгаа халууны нөлөөгөөр нефт буюу газрын тос бий болдгоо гэсэн байна. За тэгвэл ойрох дорноос гараад байгаа энэ их газрын тосыг юу гэж тайлбарлах вэ гэсэн үг. Эдийн цэцэрлэг бодтоор оршин байсан гэдгийг гэрчилж байгаа. Үгээр зогсохгүй одоо алга болчихсон Гихон Пишон хоёр голыг ч гэсэн эндээс олж илрүүлсэн байгаа. Бичлэгийг үзье. Бидний үед илрээд байгаа эдийн цэцэрлэг нь 3000 жилийн тэртээ бичигдсэн Библиэлд нэг бүршлэн гардаг. Түүний гайхалтай байдал нь 30 жилийн турш хөгжсөн химэл дагуулын тусламжтайгаар өнөө үед тайлбарладаг болсон. Библиэлд эдийн цэцэрлэгийн байршлыг тухайн газрын их үндэс болох Тигр, Ефрат мөрөн болон өөр хоёр мөрөн болох Пишон, Гихон мөрөн урсаж байгаа газар хэмээн тэмдэглэн үлдээжээ. Гэтэл асуудал нь одоо Туркийн нутагт урсаж байгаа Тигр ба Ефрат мөрөн нь Сир болон Иракаас урсан ирдэг голуудаас их болгын хувьд өөр байгаа юм. Учир нь түүний дээр байршилтай Пишон болон Гихон мөрөн нь одоо урсдаггүй. Харин археологч эрдэмтэн болох Джерос Чарн энэ онцгойг тайлна гэдэгт итгэсээр байсан. Тэрээр 1971 он хамгийн анх удаа Эрдэнэ хүн төрөлхтний үүсэл өвлгийг хайхын тулд Арабын хогийг зорьсон юм. Үүний үр дүнд тэрээр Сауди Араб нь өнгөрсөнд үргэлж цөл хിവэрэ байгаагүй олж илрүүлсэн байна. Эрт үед Араб нь одоогоос усаар маш илбэг хангалуун газар байсан ба Тигр ба Ефрат мөрөн нь Вади Батин дельта буюу Арабын хүйс хэмээгдэг цэг рүү урсан нийлдэг байжээ. Үнэхээр асар том гол мөрний урсгал Арабын нутгийг усаар хангаж зүүн хойд Араб хүртэл үргэлжилдэг байсан байна. Тиймээс би археолог ба газар зүйн шинжилгээ ухааны талаар бүрч илүү нухацтайгаар эхлэл цэгийг хайж эхэлсэн. Судалгааны газар Чарн эрдэмтэн химэл дагуулаас дарсан зурган дээр үндэслэн газрын онцлогийг илрүүлэх болсон байна. Энэ бол гайхалтай нээлт байлаа. Энэхүү зургаар дамжуулан чулуудсан хоёр гол мөрнийг илрүүлсэн байна. Одоо бол ширэгчсэн мөрөн. Түүний уул мөрөн одоогийн Сауди Араб болон Ираны нутаг дээр байрлаж байна. Тэгвэл энэ мөрнүүд Библиэр гарч буй Пишон ба Гихон мөрний уул мөр нөө.
Библи хэлэхдээ дөрвөн мөрөн нэг зэгээс эхлэлтэй хэмээн өгүүлсэн байдаг. Чар нэрдэмдэн газар доор Тигр ба Евфрат мөрөн Персийн болон чиглэн урсаж хоорондоо нийлдэг гэдэг итгэдэг. Хэдийгээр одоо эдгээр мөрнүүд хоорондоо нийлдэггүй өнгөрсөнд бол газрын түвшин маш нам дор байх үед хоорондоо нийлдэг байсан гэж үздэг. Дөрвөн мөрөн бүгд урсдаг байсан үе нь 6-аас 7000 жилийн өмнө эхлэл номон дээр өгүүлж буйтай адилаар загас, ус ба баялгаар бэлгэн байсан байж таарна. Тиймээс хамгийн анх Персийн булангаас эхлэх тэр зэг нь эдийн цэцэрлэгийн байршил болох бөгөөд нэгэн мөрнөөс дөрвөн мөрөн их аван салах боломжтой байна. Чар нэрдэмтэн үргэлжлүүлэн Адам ба Ева мөн эдийн цэцэрлэгт юу болж байсан талаар олж илрүүлсэн юм. Манай эртний өмнөх 6000 жилийн тэртээ газрын түвшин одоогийнхоос хамгийн багаар бодоход 150 м орчим нам дор байсан. Мөн Персийн булан бол далайн түвшнээс өндөр байдаг цоргаас өндөрлөг байсан юм. Энэхүү дөрвөн мөрний урсгалын их нэг мөрнөөс эхлэх бөгөөд тэр газар бол үржил шимт нутаг буюу Библиэлд өгүүлэгддэг эдийн цэцэрлэг хэмээн хэлж болно. За, эдийн цэцэрлэг бодитоор бидний амьдарч байгаа энэ газрын гадарга дээр байсан гэдэг нь үнэн баримт нотлохоо байна уу байхгүй юу? Үнэн гэдэг нь нотлохоо байж байгаа үстэй. За тэгвэл Адам Евагаас бүх хүн төрлөختөн үүссэн гэдэг нь нэрээ үнэн юм болоо. Үнийг бүгдээр энэ бодож үзье. За энэ Карл Ландштейнер гэдэг 1930 онд Нобелийн шагнал хүртсэн эмч хүн байгаа. За энэ хүн ямар нээлт байгуулаад Нобелийн шагнал хүртсэн бэ гэхээр хүний цусны бүлгийг анхудаа нээсэн хүн байгаа. За хүний цусны бүлгийг харах юм бол хүний цусны улаан эсийн гадаргуу дээр A, B гэсэн хоёр антиген байдаг. За тэгвэл Адам нь A бүлгийн цустай, Ева B бүлгийн цустай байсан гэж үзвэл энэ хоёрын дундаас ямар боломж байх вэ гэхээр A, B хоёр антиген хоёулаа байх тохиолдол байгаа. Үүнийг A, B дөрөвдүгээр бүлгийн цус гэж хэлдэг. Энд дөрөвдүгээр бүлгийн цустай хүн байна уу? 1 2 цөөхөн байгаа. Маш ховор бүлгийн цус. Түүний дараа A антиген дангаараа байх тохиолдол байдаг. Үүнийг А хоёрдугаар бүлгийн цус. Мөн B антиген дангаараа байх тохиолдол байгаа. Үүнийг B гуравдугаар бүлгийн цус. Харин антигенгүй буюу 0 1-р бүлгийн цус гэдэг дөрөв ангилдаг. Бол одоо энэ дэлхий дээр байгаа бүх хүндрэлтэн энэ дөрвөн бүлгийн цуснд л хамаарж байгаа. Энэ нь анханасаа нэг эмэгтэй нэг хэрэгтэйгээс бүх хүндрэлтэн үүссэн гэдгийг гэрчилж өгч байгаа. За ингэсэн ч гэсэн би бас анх энийг сонсож байхад нэг ийм тоорон золоод байсан. Адам Евагийн хүүхдүүд хоорондоо гэрэлсэн боллоо. Яахаараа цус ойртоогүй лээ. Ийм бодогдоод уг нь эдийн цэцэрлэгийн уулмөр цусны бүлгийг харахад нэрэл эдийн цэцэрлэгээс Адам Евагаас хүн төрлөخت ихсэн үнийн байна гал ингээл итгэл төрж байгаа ч гэсэн энэ толгоонд бодогдоод байсан. Яагаад вэ гэхээр энэ дээр газар нутгийн байршлаар Монгол улсад одоо цус ойртолт хаана их байгаа вэ гэхээр улаанаар тэмдэглэгдсэн энд их байдаг. Нодлон жил манай аймгийн засаг дарга манай гоолтаа цус ойртол жоох их байна. Сум дотроо гэрлээд байна энэ сумын гэр бүл залуучуудыг нуурын ирэх дээр сайхан цуглуулж байгаад хооронд нь танилцуулж энэ асуудлыг шийдъя гэвэл 2 дахь жилдээ энэ ажлыг явуулж байгаа. Нэр инээдэн биш бодтоор бас үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгарчаад байгаа учраас энэ жил бол бүр өргөн хүрээнд ингээд явуулсан. Хүмүүс ч гэсэн их хам сайтай. За гоолтаан тэр үйл ажиллагаанд орж нэг заяаны ханаа олж авъя гэж тийшээ явж байгаа. Ганц үе залуучууд бүгдээрээ их дуртай очоод миний энэ ажлын үр дүн 20 30 жилийн дараа л гарна гэж одоо засаг дарга маань тэгж байгаа. За тэгвэл энэ цус ойртолт нь цустай ерөөсөө хамаагүй энэ хүний генетиктэй холбоотой. Хүний бие энэ асар олон тооны нэг генетикээс бүрдэж байгаа. За энэ юу ихрээ хүний биеийг бүрдүүлж байгаа ДНХ гэж хэлдэг. Хүний биеийг бүрдүүлж байгаа хэсэг гэдээ ойлгочих болно. Гэтэл энэ маань мутац үүсгэх чинь мутагийн хүчин зүйлийн нөлөөгөөр одоо орчны эрдэнэтхэн туяа хортой бодис цацрыг бодисын нөлөөгөөр
эрүүл байсан ДНХ гэмтдэг. Гэмтчихсэн байгаа өстэй. Тэгвэл бидний биед ч гэсэн ийм гэмтчихсэн ДНХ зөндөө байна. Гэмтчихсэн ДНХ зөндөө байна. Тэгвэл аав ээж хоёрынх нь гэмтчихсэн ДНХ нь хоорондоо таарчих юм бол тэр нь бидний яриад байгаа нэг цус ойртолтын өвчтөд хүүхэд төрдөг. Жишээлбэл чих муутай аав, нүд муутай ээж хоёрын дундаас хүүхэд төрлөө гэж бодъё. Аав нь чих муутайч ээж нь чих сайтай юм чинь чих сайтай ээжийнхаа буйнаар чих сайтай хүүхэд төрн. Гэхдээ чих мууг нь далд байж гэнэ гэсэн үг. Аав нь нүд муутайч гэсэн нүд сайтай ээжийнхаа буйнаар нүд нь зүгээр төрөх ч гэсэн нүд муутайгийн далд байж гэнэ гэсэн үг. Харин хоёр нүд муутай хүн суучихвал юу болох вэ? Нүд муутай хүүхэд төрн тийм биз дээ. Ерөнхийдөө хар ухаанаар ингэж ойлгочихд болно. Үүнийг нэг шинжлэх ухаанч эмчийн яриаг нь бүгдээрээ сонсъё. За тэгвэл энэ ягаад энэ ойр төрлийн хүмүүс, цусан төрлийн хүмүүс хоорондоо гэр бүл болсноос болоод энэ өвчин илэрдэггүй гэхээр энэ нуугдмал байж байгаа эрдэсив генүүд нь одоо гомо гэдэг чинь ижил гэсэн үг шүү дээ. Гомо зүгт хэлбэрт орно гэдэг чинь хоёр талаасаа ижилхэн гентэй болоод эрүүл генгүй болчихно гэсэн үг шүү дээ тэр хүнтэй. Ийм нөхцөлд бол одоо фенотип гэж хэлээд байгаа. Ангаахаар бол физиологт нь бол илэрч гарч ирж байгаа юм. За хэлж байна тийм ээ. Нуугдмал байсан гэмтэлтэй ген нь ил болж гарч ирэхийг л одоо тэгж хэлээд байгаа юм аа. За тэгвэл ойрын төрөл байх чинээгээрээ дефект генүүдийнх нь давхцах магадлал нь өндөр гэсэн үг. За тэгвэл энэ дээр үед ямар байсан бэ гэдгийг нь бас сонсъё. Өөрөөр биологийн антропологчныхаа хувьд тэг яг хөвгтэн цус ойрт нэг зүгээр яг төрөн холон доктор ярьж байна л да. Хэрвээ тухайн одоо удмын санд ямар нэгэн одоо генетикийн тийм одоо дефект байсан бол тийм ээ хэрвээ тэр хоёр одоо мэдээ хоорондоо одоо тэр удмаас хоорондоо гэрэлсэн бол тэрний одоо юу бол тэр өвчин үүсгэгч гэх тийм одоо генийн одоо тэр юу ажил тохиролцох магадлал өндөр арай өндөр болдог гэж ингэж ярьж байгаа. Энэ бол өндөр бол биологийн шинжилгээ ухаанд аль хэзээний одоо гомозигот гетерозигот гэж юу юм гомозигот бол ямар байх вэ? Хэрвээ тэдний ямар ч одоо удмын тийм одоо өвчл байхгүй байсан бол тэр хичнээн тийм байсан ч гэлэрсэн одоо тийм ямар ч шинээр өвчин үүснэ гэсэн тийм асуудал байхгүй гэж би байдаг. Энэ дээр үл яг нь ерөнхийдөө хүн судлалын шинжилгээ ухаан энэ хүний одоо генетикийн шинжилгээ ухаан дээр ер нь Европын хаадууд бол дандаа 1-р үе, 2-р үеийн одоо тийм ээ үеэлүүд хоорондоо суугаад тэгээд Европын одоо тэр жигээр нь тэр том улсыг одоо Испани, Франц гэд хойшоогоо Англи, наашгаа Герман, Австри гэдэг одоо бүгдийн одоо юу ягаад төр улсыг 40-100 жил барьж ирсэн юм улсууд одоо байгаа. Оросын одоо Арманыхын ч гэсэн тэр одоо гэр бүл болохдоо ерөнхийдөө дандаа баруунаас бас өөртөөхөн үеэлүүд галдуу улсуудыг авч одоо гэрэлж байсан. Энэ бол тэгээд тухайн улс орнуудын одоо эдийн засгийн хөгжиж явж байгаа тухайн үед одоо 17, 18, 19-р зууны үед л явж ижсэн. Энэ бол бас нэг яг хэрвээ тэдний дунд ямар нэгэн генетикийн тийм ажиг байгаагүй байсан учраас бол тэд нар чинь тийм одоо эрүүл сарвал улс орноо аваад явдаг тийм одоо цут улсууд бол төрсөн гэж ингэж боддог. За энэ хүний тайлбарлсан юу гэж байгаа вэ гэхээр сая хэлснийг хэлээд дундад зууны үе Европод одоо үеэл цусан төрлүүд хоорондоо гэр бүл болох тохиолдол маш их байсан. Тэгвэл тэглээгээд одоо цусан ойртолтой гажигтай өвчтөе хүн ерөөсө төрж байгаагүй харин жилүү эрүүл сарвал улс орноо аваа явж исэн хүмүүс байсан гэдэг нь цусан төрлүүд хоорондоо гэр бүл боллоо гэж шууд өвчтөе хүн төрөөд идэх гэсэн үг биш. Тэр дефектиг энэ таархал юм болвол цус ойртолтгүй байсан ч гэсэн хамаатан садан биш байсан ч өвчтөе хүн төрж байна гэсэн. Тэгвэл энэ юу хэлэх гэж байгаа вэ гэхээр Адам Ева анхны хүн байгаа. Цаг хугацаа өнгөрөнгөө хүмүүсийн амьдарч байгаа орчинч муутсан, хүмүүсийн биеч муутсан, наслт багассан, тэгвэр өвчлөлч гэсэн их болсон. Тэгвэл цаг хугацаа одоо өмнө үед болох дээр харьцангуй хүмүүс эрүүл биетэй байсан. Цус ойртолт гэсэн ойлголт ерөөсөй байгаагүй. Тэгэхээр Адам Ева хоёрын хооронд гарсан хүүхдүүд нь
гэр бүл болоод хүн төрөлхтөн үүсгэхэд ангаах ухааны талаасаа зөрчилдөх зүйл байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг би тухайн семинар сонсчоод бүр олж авмаар санагдаад тэгээд нэрээ энэ чинь ангаах ухааны талаасаа ямар ч зөрчилдөх зүйл байхгүй юм байна. Адам Евагаас бүх хүн төрөлхтөн үүссэн гэдэг нь үнэхээр Библиэлд гарч байгааг дагуу үний юм байна гэдгийг мэдж аваад тэгээд энэ үйл явдал нэрээ үнэхээр гайхалтай санагдчихсэн. Өөр хаанаас ч энэ хүн төрөлхтний түүх ингэж эхэлсэн. Эдийн цэцэрлэг бодтоор оршин байсан. Адам Ева бодтоор оршин байсан гэдгийг ерөөс мдээгүй явж исэн. За тэгвэл бүгдээрээ зэгслээ дуусъя. За энэ Адам Ева хоёр гим нүгэл хийснээс болоод энэ дэлхий дээр гим нүгэл ихсэн гэж үздэг. За энэ гим нүгэлтэй хүмүүс олшронгоо юу болсон түүх Библиэлдээс гарч байгаа. За маргааш юуны талаар сурах вэ гэхээр Библиэлд дээр нэг үер усан талаар гардаг. За монголчуудын дунд дээр үед усан галуу юулж исэн гинлээ. Ирээдүйд галан галуу юулах юм гэлээ гэсэн амд амтсан яриа ус орон болгонд байдаг. Тэр үнэхээр яг үний юм уу? Тэр талаар ч гэсэн Библиэлд дээр бичигдсэн байгаа. Түүнийг бүгдээрээ маргааш сурах болно. За өнөөдөр энэ Библи нь Бурхны үг, Бурхан Тэнгэр газрыг бүтээсэн талаар хамтдаа сурлаа. Семинарын эхний өдөр олон хүмүүс ирдэг. Тэгээд харах юм бол хоёр дахь өдрөөс нь бас ирдэггүй хүмүүс байдаг. За мэдээж энэ семинарыг ирж сонсох уу, сонсохгүй юу гэдэг нь хүн болгоны өөрийнх нь сонголт. Гэтэ энэ сонголтын талаар хэлж өгöd дуусгая. За Бурхан бүх хүнд сонголт гэдэг зүйлийг өгчихсөн. За би өөрөө Бурханыг мэдъя. Их чухал юм яриад байна. Гэд ирээд сонсож байгаа ч гэсэн миний өөрийн сонголт. За би сонсохгүй гэдэг ч гэсэн миний өөрийн сонголт. За юу гэхээр 1860 онд хойд өмнөд Америкийн дайны дараа нэг хоёр найз дайнаас амьд иргэж ирсэн баяраа тэмдэглэхээр архины газар руу найзуудтайгаа жоохон даривхаар явж исэн байна. Тэгсэн занд нэг жижигхэн сүм байсан байна. Тэгээд тэр сүмийн хан дээр яг тэр цагт заагдж исэн сургаалын сэдв нь бичээтэй байсан. Ямар сургаал вэ гэхээр нүглийн хөлс нүхэл Ром 6-гийн 23 гэсэн ийм сургаал тэр цагт заагдж исэн байгаа Америкт. Тэрийг харсан нэг найзынх нь мэс чанар нь жоохон хатгаад одоо дайнд яваад өгчлгөө амьд иргэж ирсэн баяраа архиу зугаацад тэмдэглэхийн оронд энэ сүм рүү орж Бурхны үг сонсё. Тэгсэн нөгөө найз нь юу гэсэн үг юм бэ? Найзууд хүлээж байгаа штэ. Бошоохон тийшээ баар руу явъя гэсэн бай. Вэ хоёулаа энэ сүмд орж Бурхны үг сонсчоод явъя гэд. Ингээ энэ хоёр найз хэсэг жоохон зөрчилж жагаад нэгэн за би найзуудтайгаа уулзахаар баар руу явлаа. Нөгөөх нь за би юутаа жихлээд энэ Бурхны үг сонсоодох ёо. Өнгөрсөн дайнд өгчөж болох байсан гэд нэг нь сүм рүү ороод Бурхны үг сонссон байна. За үүнээс хойш 25 жилийн дараа Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарсан байна. Гэтэл нөгөө архины газрыг сонгоо явсан найз нь тухайн сонгуулийн үр дүн сонин дээрээс харсан чинь 25 жилийн өмнө хамт идэж ууж наргиж явж байгаад нэг өдөр би сүм рүү явна гэсэн найз нь тэр өдөр Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байсан. Тэр хэн бэ гэхээр Америкийн 22-24 дахь ерөнхийлөгч энэ Гровер Кливленд гэдэг хүн. За энэ хүний 25 жилийн өмнө хийсэн тэр зөв сонголт нь энэ хүний амьдралыг нь илүү гэрэл гэгээтэй илүү сайн сайхан зүйл рүү удирдсан байгаа. За маргааш ч гэсэн бидний өмнө сонголт байгаа. Үргэлжлүүлээд тэр сумд очиод Библийн семинарыг сонсох уу? Аль эсвэл сонсохгүй байх уу? Бүгднгийнхээ сонголт. За Библийн Дийдх хууль 30:19 дээр Бурхан ингэж хэлсэн. Би өнөөдөр Тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон хамтдаа уншия. Чиний өмнө ам ба үхэл, ерөөл ба хараалыг тавь. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож. Бурхан бүх хүний өмнө амийн зам ба үхлийн замыг тавьдгаа гэсэн байгаа. Бурхан амийн замыг сонгоод Бурханы хүмүүн хамийг олж аваасаа гэж хүсдэг. Энд дэр нэг хүн амьдрал бол B, C, D гэсэн байгаа. B гэдэг нь birth, төрөх. C гэдэг нь choice, сонгох. D гэдэг нь death, үхэх. Өөрөөр хэлбэл төрөх үхэхийн хооронд хүнд юу байгаа юм бэ? Сонголт байгаа. Миний өнөөдөр хийж байгаа өчүүхэн жижиг сонголтууд миний амьдралыг ирээдүйг бүтээх болно.
Би өнөөдөр зөв зүйлийг сонгосон байна. Эцэстээ би тийм л үр дүн хүлээж авах болно. Өнөөдрийн байгаа бид бүхэн ч гэсэн өнгөрсөн тэгсэн сонголтынхаа үр дүнг амсаад л амжирч байгаа. Тийм үстэй. За миний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө яг та бүхэндээ адилхан семинар сонсож ирсэн. Тэгээ энэ семинар сонсож Бурхныг мэдхийн өмнө их буруу сонголт хийж амьдардаг байсан. Тэгээ Бурхныг мэдсэний дараа үнэхээр зөв сонголт хийж амьдрах нь чухал юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэн маргааш сонголт хийх болно. Бүгдээрээ чухал ажилдаа завгүй амьдарч байгаа хүмүүс ч гэсэн энэ дэлхийн талан уншиж байгаа энэ чухал номыг миний амьдралын ирж хайж байсан чухал асуултын талаар яригдж байгаа энэ номыг нүдэнд харагдахгүй бурхан байгаа. Хүн сүнстэй. Үхлээр бүх зүйл дуусахгүй. Үхлийн дараа шүүлт ба тамд яваач юм байгаа. Энэ чухал асуултын хариултыг нь энэ 7 хоногт Библиэс олж аваасаа гэж хүсэж байна. Тэхүү. Маргааш ч гэсэн бүгдээрээ завгүй байгаа ч гэсэн цаг заваа гаргаад хүрэлцээд ирээсэй гэж хүсэж байна. Хамтдаа залбираад дуусгая. Тэнгэр газрыг бүтээсэн амьд оршдог бурхан минь. Өнөөдөр бурхан таны үгээр дамжуулаад бурхан амьд оршдог гэдэг үннийг бид бүхэн мэдэж авлаа. Энэ удаа цаг заваа гаргаад энд хүрэлцэж ирсэн энэ үн цэнтэй эрхэм хүмүүсийг эзэн та санаж энэ удаагийн семинарыг дуустал сонсох боломжийг өгөөрэй. Бүхий л хүмүүс Бурхны өөх мөн хамийг олж авахд туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.